авчээ. 저희와 언제나 인생을 함께 하시는 인도자 우리 아버지 하나님 감사합니다. Биднийг үргэлж хамт байж, нэгтэй хамт хөдөлж, хамт үйлчлдэг бидний эзэн аав, эзэн бурхан танад талархал өргөе. 저에게 해로운 것은 막아주시고 저에게 필요한 것은 준비하시는 줄 믿습니다. Эзэн та үргэлж биднэрт хэрэггүй хортой зүйлсийг биднээс холдуулж, илүү туслах зүйлсүүдийг биднэрт өгдөг нь танад талархъя. 장래 좋은 일을 얻게 하기 위하여 말씀을 주시는 일이 오니 말씀 받는 일을 더 귀히 여기는 저희가 되게 하여 주시옵소서. Эзэн минь биднэр бүх зүйл тэгэл таны удирдамж байдаг, таныг сонсох боломжгүй өгдөг. Таны үгийг илүү чухал тооцоо тусалж өгөөч. 하나님의 모든 말씀은 저희의 생활을 위한 말씀임을 믿습니다. Эзэн минь танаас өгөгдөж байгаа үг болгон миний амьдралд тус өгдөг гэдэгт итгэж байна. 듣고 아는 걸로 만족하지 않게 하여 주시고 적용될 수 있도록 간직하게 하여 주시옵소서. Эзэн минь бид зөвхөн сонсоод мэддэг царайлж үл тоох биш. Харин танаас өгөгдөж байгаа үг болгоныг нандинан үзэхэд тусалж өгөөч. 들은 말씀이 사역에 잘 활용되어서 하나님께서 인정하시는 참 일꾼으로 만들어지게 하여 주시고 쓰임받게 하여 주시옵소서. Эзэн минь танаас өгөгдөж байгаа надад сонсогдож байгаа үг болгон өдөр бүр надад шинэ байж таны үгийг би түүнээс хүлээн авч түүнийг амьдралдаа хэрэгжүүлж таны ажилд хэрэглэгдсэн таны ажилтан байхад тусалж өгөөч. 모든 말씀은 하나님께서 기록하신 말씀이오니 하나님께서 설명하게 하여 주시고 깨닫게 하여 주시옵소서. Эзэн минь үг танаас ирдэг та өөрөө тайллыг нь өгч та өөрөө ойлголтыг нь өгч бас та өөрөө удирдах өгөөсэй. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 지난 시간까지는 지난 시간에 2장 다 마쳤습니다. За хэдүүлээ өнгөрсөн одоо болохоор 2 дугаар бүлэг дууссан байгаа. 오늘 그래서 3장 들어가겠습니다. Өнөөдөр хэдүүлээ 1-р хаад номны 3 дугаар бүлгээр орох нэ. 3장의 그 주제 3장의 핵심 내용은 솔로몬이 지혜를 구한 결과입니다. За 3 дугаар одоо бүлгийн гол сэдэв болохоор Соломон мэрэгэн ухааныг хүссний үр дүн гэсэн агуулга гарч ирж байна. 첫 번째 제목이요. За 1-р сэдвээр оръё. 1-р сэдв нь болохоор 큰 1번, 큰 1번. 바로의 딸을 취하여 다윗성에 드림. За 1-р сэдв болохоор Паро. 네, 바로. 예. За 1-р нь болохоор Фараоны охиныг авч өгснө гэсэн байна. Давид хаанд өгснө. 1절만 1절이고요. 1절 За 한 절. 1-р хэсэг байгаа. 1절 3장 1절 읽어 주시기 바랍니다. 3-ын 1-р хэсгээр ажиллаж байгаа тийм ээ. Соломон Египтийн хаан Фараоны бүргэн хүү болж Фараоны охиныг аваад өөрийн гэр эзний өргөө болон Иерусалимийн эргэн тойрны хан хэрмийг бүхэлдэнд барьж дуустал түүнийгээ Давидын хотод байлгаваа гэсэн. 아멘. 여기서 우리가 좀 궁금할 만한 것은 왜 이스라엘 나라의 왕이
외국의 이방 나라의 그 여자를 아내로 얻었을까 하는 문제인데요. Эндээс хэдүүлээ бас анхаарал татах зүйл байна тий. Ягаад Израилийн хаан нь өөрөө Израиль хүнийг авахгүй гадаадын буюу тий гадны харийн хүн улсаас эхнэр авсан болоо гэд гайхаж магадгүй тий. 이스라엘 나라는 하나님을 섬기는 나라이기 때문에 하나님을 섬기지 않는 나라와는 사실상 결혼은 그것은 금지 된 것입니다. За Израилийн ард түмэн тий Бурхны ард түмэн байгаа. Тэгэхээр Бурхны ард түмэн зөвхөн Бурхан хэлсэнтэй харин үндэстнүүдээс хүүхэд огтбитлээ аваарай гэж хориглосон. 금지시키는 이유는 이방 나라 사람들은 자기들의 우상 섬기는 신앙을 좀처럼 버리지 않고 그걸 고수하기 때문에 결코 같이 결혼할 수 없는 거죠. Тэгээ яадаг гэхээр яагаад тэдгээр харин үндэстнүүдтэй битгий суугаарай гэсэн гэхээр харин үндэстнүүдийн охтууд тэ өөрсдийн одоо үйлчлэлд бурхтаа орхихгүйгээр ирдэг. Тэснээр тэд нэр яваандаа уруу татах тийм ээ ийм одоо юутай байсан, эрсдэлтэй байсан учраас битгий гэсэн байсан. 지금 현재 오늘날에는 예수 믿는 성도가 불신자와 결혼하는 것을 교회에서 금지하는 것도 그런 이유입니다. Бас одоо харах юм бол итгэгч хүмүүс болж игэл итгэгч биш хүнтэй суухгүй шүү гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ түүний шалтгаан гэсэн ердөө энэ байгаа. Уруу татагдахыг гэсэн юм байгаа. 근데 예외적인 조건이 있는데요. Тэгээ харах юм бол бас нэгэн тийм шалтгаан байдаг. 결혼하는 상대가 철저하게 자기의 그 이전 신앙을 버리고 하나님을 섬기기로 하나님을 믿기로 굳게 결심한 경우에는 그 용납하는 경우가 있습니다. Тэгээд одоо тэдгийг суухыг зөвшөөрдөг шалтгаан бас байдаг шүү дээ тийм. Тэр нь юу байдаг гэхээр жишээлх юм бол итгэгч одоо биш хүн өөрийнхөө итгэл тэр бодлыг өөрчлөөд тийм эзэн бурхныг хүлээж авъя. Тийм адилхан бурхны үндэстнээр амьдрмаар байна гэсэн тохиолдолд итгэж биш хүнтэй болохоор гэх юм уу чулганд нь явдггүй хүнтэй суухыг бас одоо зөвшөөрдөг. Энэ тусгай нөхцөл байгаа. 그래서 그런 신앙을 갖고 있는 이방 여인을 이스라엘 나라의 그 민족으로 이스라엘 사람으로 받아들인 예가 우리의 성경에 기록되어 있죠. За тий харах юм бол Библиэлд ч гэсэндээ орчин үед төдийгүй Библиэлдээс харах юм бол бас нэг гарын эмэгтэй тэ Израилийн ард түмнэр хүлээж авсан ийм хэд хэдэн тохиолдлууд бас тэмдэглэгдсэн байдаг тий. 예수님의 그 족보, 예수님의 그 계보, 족보에 기록되어 있는 라합이라든가 모압 여인 룻이라든가 이런 여인들이 대표적인 인물입니다. Тэгээ жишээлх юм бол одоо зөвхөн Библиэлд одоо бичигдээ зогсохгүй Иесусийн ургийн бичиг хүртэл нэр нь орсон хүмүүсс байдаг шүү дээ тийм ээ. Жишээлбэл Рахаб байна. Эсвэл нөгөө нэг тий Рут байна тий Моабас гэх мэтчлэн. 근데 성경에는 이방 사람과 결혼할 경우에 여자로만 국한돼 있습니다. Гэтэ харах юм бол ингээд нөгөө нэг гадны хүнийг тэ хүлээж аваад гэр бүл олсон тийм агуулга Библиэлд зөвхөн эмэгтэйтэй гэрэлсэн тохиолдол ингээд бичигдсэн харагддаг. 남자는 적극적이고 또 모든 걸 자기가 결정하는 그런 위치에 있다고 하면 여자는 남편을 잘 따르고 순종하는 위치에 있기 때문이죠. Тэгээ хэдүүлээ харах юм бол ер нь нөгөө эрэгтэй хүн тэгэхээр альва зүйл төр шийдвэр гаргана тий гол одоо эрх мэдлийг барина гэр бүлтэй бол тий харин эмэгтэй хүн болохоор нөхрийгөө дагах тий нөхрийнхөө үйл хэрэгт нь хажуунаас нь дэм болох дуулууртаа дагах юм үүргүүтэй байгаа. 그래서 이스라엘 여자가
이방 남자와 결혼할 경우에는 그 이스라엘 여자는 이방 사람으로 되어버리는 겁니다. Тэгэхээр ягаад нөгөө нэг эмэгтэй хүмүүс одоо гадаад харь хүмүүстэй эрэгтэй хүмүүстэй суухгүй байгаа гэхлээр Израилийн одоо эмэгтэйчүүд жишээлх юм бол ялгаа авахгүй нөхөрлөө захирагдана тий дуулууртай байх ёстой гэдэг ийм үүднээсээ одоо хэрвээ харь хүнтэй суух юм бол тэр чинь одоо харь хүнийг дагна гэсэн үг шүү дээ. Харь хүн угаасаа болно гэсэн үг тоглож байгаа байхгүй. Тэр утгаараа харь эрэгтэйтэй суудгүй байгаа. 사사기의 삼손이 블레셋 여인과 결혼하려고 할 때 그 부모가 거기에 대해서 좋게 말하지 않았어요. За тэгээд өнөө юу байдаг те? Хэдlээ шүүгчд номныг харах юм бол шүүгчд ном дээр Самсоны талаар гардаг. Тэгээд Самсон яасан гэхээр Филистийн эмэгтэйчүүдтэй суух гээд тэгээд ээж аав нь ядвлаа түүнийг одоо болиулаад хориглоод тий. Өндөө ингээд үг хэлдэг. 하나님을 알지 못하는 이방인과 결혼하지 않겠다는 생각은 모든 이스라엘 사람들의 일반적인 생각이고 또 하나님은 또 다르게 또 인도하신 겁니다. Гэхдээ тэр фидлийг түүний аав ээжүүд нь болохоор чи Бурхныг мэдгүй үндэстэндээ гэрлэхгүй гэж гэрлэж болохгүй гэж маш үгүй юу яасан эсрэгүүцчихсэн. Угаасаа бүх израилчууд ер нь тийм бодолтой. Гэхдээ Бурхан удирдлага бас өөр зарим тохиолдолд өөр хэсгүүд гардаг. 그러면 불신자와 결혼하는 것을 최대한 그건 자제해야 되겠지만 특별한 경우에 허락하는 이유는 바로 이제 앞으로 설명하는 그것 때문에 그렇게 말하는 겁니다. За тэгээд ер нь бол тийм итгэвч биш хүмүүстэй болж өгвөл гэр бүл болохгүй тийм итгэлээрээ ижилхэн хүмүүстэй гэр бүл болох нь чухал байгаа. Гэхдээ тусгай одоо онцгой тохиолдолд үүдээ тийм итгэвч биш хүмүүстэй гэр бүл болох тийм эсвэл харь хүнтэй гэр бүл болох тал дээр одоо тийм кейсүүд байгаа хгүй. Тэгээ энийг яагаад ярьж байгаа гэхээр одоо ярих цаа агуулгатай холбоотойгоор ярьж байгаа гэсэн үг л тийм. 비록 여자가 아닌 남자라 할지라도 순종하고 그 예수 믿는 도에 복종하고 가르침을 받겠다고 교회에 알리고 그러고 오는 사람 같은 경우는 허락을 합니다. 말이 좀 복잡하죠? 네. 다시 할게요. 부탁드릴게요. 네. 남자일 경우에도 자. 복종하고 그 인도에 따르겠다고 하면 그 허락하는 경우가 있습니다. 아하. За гэхдээ ийм юм байна. Одоо нэг эмэгтэй хүн зөвхөн дуулууртаа дагдаг гэж тэгж байна шүү дээ тийм ээ. Зарим нэг тохиолдолд яхааргүй онцгой тохиолдолд эрэгтэй яг эмэгтэй хүн дуулууртаа дагдаг гэж байна шүү дээ. Зарим тохиолдолд яхааргүй нэг онцгой тохиолдолд эрэгтэй хүн гэсэндээ за би чиний одоо эмэгтэй төрсөн шүү дээ. Би чиний итгэлийг чинь хүлээн зөвшөөрөө гэсэн тохиолдолд юу яадаг гинэ. Нөгөө эрэгтэй хүн гэсэндээ одоо эмэгтэйг бас дагаж болдог гинэ. 디모데전서 4장 3절부터 4절 보시면은요. За 1-р Тимот 4-ийн 3-аас 4-ыг харах юм бол 거기에 혼인을 금하거나 식물을 폐해야 된다는 생각을 갖고 있는 사람들이 있다고 그랬어요. тэрийг харах юм бол юг гэрлэлтийг хориглож 한번 그 내용은 읽어볼까요, 목사님? 예, 좀 읽어주시죠. 예. 네. 디모데전서 4장 3절 4절이요. 4장 3절 4절. 1-р Тимот 4-ийн 3-аас 4-ыг би эндээс уншия. Гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдгэсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурхны бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг алддаг. Бурхны бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй. 아멘. 아멘. 여기는 이제 음식에 대해서 말씀을 하는 것이 그 분명히 맞지만 음식만이 아닌 사람에 대한 가르침도 여기 들어 있는 겁니다. Одоо энэ дээр харах юм бол хэдүүлэний болохоор
хоол хүнстэй холбоотой тайлбарладаг шүү дээ. Гэтэл энэ агуулга юу вэ гэхээр зөвхөн хоол хүнс бол биш гинэ. Одоо талархалтайгаар хүлээж авсан гэдэг дотор хүлээж авсан бүх хүм өвчл зөвшөөрөгдөнө гэсэн талтар нь хүн ч гэсэн бас явж байгаа. 진리를 아는 자가 모르는 자를 이렇게 인도할 때 하나님의 말씀과 기도로 그를 거룩하게 할 수가 있다라는 거죠. Руу тэгэхээр болохоор магадгүй нэг нь төлөвшчихсэн нөгөөх нь харцангуй төлөвшөөгүй ийм тохиолдол байж болно те. Гэхлээ гэхэд төлөвшөөгүйг бид нэр голох биш харин төлөвшсөн хүний залбирал болон чиглүүлгээр нөгөө хүн ч гэсэн бас төлөвшнөө буюу ариутгагдана гэсэн агуулга гэсэн. 문제는 남자이든 여자이든 성경의 남자의 정신, 자기 주도의 정신이 자기가 모든 걸 결정하는 그런 정신이 아니라 순종적인 정신을 갖고 있다면 남자든 여자든 거룩해질 수 있다라는 겁니다. Тэгэхээр эндээс харах юм бол нөгөө одоо юу гэдгийг дагуулах хүн нь эхнэр нь ч байж болно, нөхөр нь ч байж болно. Дуулууртаа дагаад те дагах хүн нь эхнэр нь ч байж болно, нөхөр нь ч байж болно. Өөрөөр хэлэх юм бол ганцхан нөхөр хүн би дагуулах ёстой чи даг гээл те эмэгтэй хүн одоо зөө арай жоохон төлөвшөө зөв хэлсэн гэсэндээ чи намайг авахгүй байлаа гэдэг ингээд авах биш юм биш байгаа байхгүй юу. Харин хэн төлөвшсөн нь хэн одоо юу гэдэг те тусламж хэрэгтэй байгаа байгаа дагуулснараа нэгнийхээ нөлөөгөөр нөгөөтг нь ч гэсэндээ ариутгах боломжтой буюу хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзсэн. 그래서 라합도 하나님께서 기쁘게 받으셨고 룻도 하나님께서 하나님의 백성으로 삼으신 겁니다. Яг энэ зарчмын дагуу яасан гэхээр Рахабч тэр Рутч тэр нөгөө нэг ариун гэж шууд хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд бүр одоо эзний ард түмэн буюу Израилийн ард түмний нэрд орсон гэж. 룻기 2장 12절에 보아스가 룻에게 해준 말이 있습니다. Тэгэхээр Рут номны 2-ын 12 дээр харах юм бол Боаз Рутэд хийж өгсөн нэг зүйл байж. 내가 하나님의 날개 아래 보호를 받으러 왔기 때문에 그런 너에게 온전한 상 주실 거라고 그렇게 말을 했죠. За Боаз Рутэд юу гэж хэлсэн гэхээр чи эзэн бурхны одоо далбаан дор хорогдох газар хайж ирсэн учраас эзэн бурхан гэж чамайг заавал шагнахнаа гэж хэлсэн. 여기 이방 나라의 이방 왕의 딸을 아내로 취한 것은 이 정치적인 그런 이유로 이런 결혼을 했을 것입니다. Айдлаа буцаад одоо нь яг нөгөө үндсэн 1-р хаад 3-р бүлэг рүү орж байгаа байхгүй юу? За тэгээд Соломоны тухай гэх юм бол Соломон одоо харь үндэстний хааны тий фараоны охинтой гэрэлсэн байгаад байгаа юм. Тэгэхээр энэ агуулгыг хэдүүлээ харах юм бол магадгүй одоо нөгөө улс төрийн бодлого тий ийм хүрээнд одоо гэрэлсэн байх магадлалтай. 애굽은 이전부터 강대국으로 이렇게 자리 잡아왔고 또 이 이스라엘 나라는 새롭게 떠오르는 강대국이었던 거예요. 이게 болохоор бүр үнэснээс тийм ээ үнээр хүчшиг улсыг хаалгах гэсэн ийм улс байгаа. Тэдний хөлчтөн Израилийн хувьд болохоор юу лээ? Одоо дөнгөж хүрхэн цэцэглэх гэж байгаа ийм улс. 이 강대국끼리 서로 충돌해서 피해를 입는 일이 생기지 않도록 하기 위해서 아마 이 애굽 왕이 먼저 이런 혼인 관계를 통해서 이 결속 그러니까 혼인 관계를 통해서 화합하기 위해서 이걸 제안했을 것입니다. За тэг магадгүй те улс хоорондоо тэг харилцсан одоо өсөх харилцсан хүчээ сэлбэх гэсэн ийм одоо хүрээний дагуу магадгүй юу гэдгийг Соломон хаан залуу одоо хаантай босныг харахтаа юусан баг тий Египтийн хаанаас урдчлаад магадгүй санал тавьсан байх. 이방 여인을 아내로 맞은 것은 이것만 가지고는 문제가 되지 않지만 나중에 이후에 가서 이방 여인 때문에 생기는 문제가 있게 됩니다.
Яг энэ удаадаа болохоор харь үндэстэн эмэгтэйтэй одоо ураг барилдах үед нь ямар нэгэн тийм одоо асуудал гараагүй тий асуудалгүй байгаа юм шиг боловч хэдүүлээ цаашдаа харах юм бол энэ дэр асуудал гарч байгаа нь ингээ харагдана. 그것은 그게 왜 문제가 되냐면 이방 여인을 너무 많이 들여왔기 때문에, 너무 많이 얻었기 때문에 그게 문제가 된 것이죠. Тий. Энэ удаадаа болохоор харьцангуй асуудал үүсгэсэндээ цаашдаа одоо харь үндэстэн эмэгтэйг маш олноор нь ихнэр болгосон тохиолдол гардаг. Тэгэхээр тэрнээсээ үүдээд ингээ асуудалд орж байгаа хэсгүүд гардаг. 어, 신명기 17장 16절부터 17절 적어 놓으시고요. 신명기 17장 16절부터 17절 나이 목사님. 예, 예. За манайхаа Дэд хууль номны 17 дугаар бүлгийн 16-аас 17 дугаар ишлэлийг та бичиж аваарай. 여기에 왕에게 두 가지의 그 금지하는 두 가지를 하지 말도록 이렇게 말씀한 내용이 있는데요. Дэд хууль хэд гэсэн бэ? 17-гийн хэд гэсэн? Дэд хууль 17-гийн 10 16 17. За тэгээ энэ дээр харах юм бол юу байгаа гэхээр хаан хүний хувьд хийж болохгүй гэх юм уу? Битгий хийгээрэй гэсэн юм хоёр зүйлийн талаар болж байгаа. 말을 많이 애굽에서 가져오지 말라고 그렇게 말씀하셨고 이게 한 가지고요. 마리오 목사님? 예, 그 타는 말, 예, 예. 다른 말, 그 외려 말씀하신 건가요? 예? 말이라는 뜻은 예. 그 외려 그런 게 말씀하신 건가요? 아니면 사람이 타는 말, 전쟁에 동물? 쓰는 말 있지 않습니까? 예. 동물이요? 동물 말씀하신 건가요? 동물, 예, 예, 예. 이것 болохоор морийг гэж аахгүй. Морийг битгий авчираа гэсэн юм. 또 두 번째는 아내를 많이 두어서는 안 된다는 게 있습니다. хоёр дахь нь болохоор эхнэрийг бас битгий аваарай гэсэн байна. 그리고 또 한 가지가 있네요. 또 한 가지는 은금을 자기를 위하여 많이 쌓아두지 말라. 또 한 가지가 있습니다. Бас нэмэлтээр нэг агуулга байгаа нь юу гэхээр нөгөө нэг эд хөрөнгийг өөрхөд битгий ихнээ цуглуулаарай гэсэн юм шиг байгаа. 그러니까 여기 두 번째 말씀에 의해서 이게 이제 여기 어긋났기 때문에 나중에 문제가 생긴 거죠. Тэгээ энэ дээр харах юм бол одоо хаан хүн хийж болохгүй гэсэн ийм зүйлс гарч ирсэн. Тэгээд тэр 300 хэдүүлээ хэлсэн те тэрний хоёр дахь нь буюу одоо эхнэрийг хэтэрхийх аваарай гэсэн чинь Соломон ясаглаар эхнэрийг хэтэрхийх авсан. Тэгээд тэрнээсээ болоод дараад нь асуудал үүссэн гэж. 이방 여인을 그 여러 명을 얻은 거에 대해서는 그게 왜 문제가 있는지 그건 이제 나중에 또 그 본문에 구절에 가서 설명하겠습니다. За хэдүүлээ дараад нь яагаад нөө тэр харь үндэстэн эмэгтэйг тэгээ олноор авч болохгүй вэ гэдэг тал дээр нөгөө дараад нь гарах асуудал дээрээс нь тулгуурлаад хэлээ ярилцъя. 두 번째 큰 제목입니다. За хэдүүлээ хоёрдугаар сэдв рүү оръё. 지금 한 분 추가로 오신 분이 언흥님 오셨고 한 분이 추가로 오셨죠. 언흥님 오셨고요. 다른 분은 안 계시죠? Сая онон гэж нэмэлтээр орж ирсэн тийм. 오셨습니다. 예. 두 번째 그 말씀의 내용은 왕과 백성이 산당에서 제사함. За хоёрдугаар сэдв болохоор хаан ард түмэнтэйгээ хамт
эзний өмнө очиод өргөл өргөснө гэсэн сэдв байна. 2절부터 3절까지고요. За 2-оос 5 дугаар эшлэл байгаа. 2절과 3절, 본문 2절과 3절 읽어주시기 바랍니다. За 2-оос 3 дугаар эшлэл нь. За 2 3 дугаар эшлэгийг уншъя. Харин тэр өдрүүдийг хүртэл эзний нэрд зориулсан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлгүүд дээр ахад өргөхөр болоо. Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж эзэнд хайртай байсан эдий ч мөргөлийн өндөрлгүүд дээр дахиж шутлаг өргөдөг байжээ. 아멘. 여기 산당이라고 제가 말한 것은 제사를 드리기 위해서 만들어 놓은 장소를 말하는 겁니다. За энэ дээр тахилын мөргөлийн өндөрлгүүд гэж байгаа тийм өндөрлөг гэж нэрлэж байгаа энэ зүйл нь болохоор чинь эзэн тахил өргөхийн тулд тусгай загсан тийм газрыг хэлж байгаа гэсэн үг. 근데 이렇게 높은 곳에 이렇게 산 위에 그 장소를 만들어 놓은 거죠. Тэгээ тэр газраа хаана засч чинь гэхээр өндөрлөг газар буюу уулан дээр зассан байгаа. 이 당시에는 아직 성전이 지어져 있지 않았고 또 이전에 있었던 그 성막도 그것이 보존되지 않았기 때문에 이렇게 산당에서 제사를 드린 겁니다. За энэ үед нь тэгэхээр арайханда эзний өргөө баригдаагүй байсан гэж байна тий. За бас эзний асрын үед ч гэсэндээ яг нэг өргөө болоогүй ийм байсан үг яваа да. 근데 똑같은 산당이지만 이것이 후대에 가서는 문제가 생깁니다. Тэгээ энэ дээр харах юм бол нэг мөргөлийн өндөрлөг гэхээр энэ эзэнд тахил өргөдөг ийм өндөрлөг байгаа да. Гэхдээ яг одоогийн байдлаар бол энэ нь ямар нэг асуудал ингээ үүсэхгүй юм шиг боловч алстаа дараагийн ингээд бүлгүүдээс харах юм бол энэ ч гэсэн бас ингээ асуудал болж байгаа тохиолдол гарч байгаа. 성전이 건축되고 나면 그 성전에서만 하나님 앞에 그 제사를 드리도록 그렇게 되어 있는 거예요. За тэгээ дараад нь яачихлаэр эзний өргөө баригдсан цааш яачихлаэр өөр газар дахил өргөхгүй зөвхөн эзний өргөөн дээр дахил өргөөрэй гэсэн ийм одоо юутэй эзнес ингээд үүрэг ирсэн. 성전이 있는데도 불구하고 산당에서 제사를 드린다면 그게 반드시 여러 가지 문제가 발생하게 됩니다. Эзний өргөө баригдсанаас хойш болохоор одоохондоо болохоор эзний өргөө байхгүй байгаа учраас мөргөлийн өндөрлгүүдээр ингээд дахил өргөх болж байна. Явандаа болохоор эзний өргөө баригдсанаас хойш ийм дахил мөргөлийн өндөрлөг дээр очоод дахил өргөнө гэдэг нь энэ бас нэг өөр одоо зүйл гэх юм уу? Өөр зүйл хэмжлэгтэй шиг ингээд болоо явчих байхгүй. 하나님께서 정해놓으신 장소를 무시하고 자기 편리한 대로 제사를 드리는 거기 때문에 자기중심적인 제사가 되는 거죠. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө нэг одоо эзэн бурхан өөрөө тогтоож өгсөн байгаа байхгүй юу? Жишээл эзний өргөөг тэгэхээр эзний өргөө тогтоогоод чи эзний өргөөс дахил өргөөрэй гэсэн ийм одоо тогтоосон газар өгсөн биз дээ тий. Тэгэнгүүт бид нэр тэгэнгүүт хүний хавлаар угаасаа урд нь энд өргөдөг байсан гэдэг ч юм уу. Өөрөх нь нэг одоо бодлоор тий өөр газар өргөх нь бас юу ч эзний өмнө дуулууртай биш байдал болоо явчих гэсэн. 그리고 레이지파 제사장들이 그런 산당에서는 일하지 않기 때문에 율법의 통제를 받지 못하고 율법을 빗나가는 그런 잘못된 제사가 이렇게 생겼던 겁니다. Тэгээ яачсан гэхээр тухайн үед нөгөө одоо үйлчилж байгаа тахилууд байгаа даа. Тахилч нар тий тахилч нар үүргээ үлээгээд тахил өргөж байгаа. Гэтэл эдгээр тахил өргөж байгаа байдлууд нь болохоор чинь нөгөө нэг мөн өөрсдийнхөө дураар өргөө явчихлаарэ одоо нөгөө нэг ариун бус болоод явж байгаа гэх юм. Асуудал үүсэж байна. 그래서 성전이 건축한 다음에는 이 산당은 제거해야 될 대상들이 됐던 겁니다.
Мгм. Тийм учраас одоохондоо бол гэрээр нэг эзний өргөө тий баригдаагүй учраас өргөж байгаа. Харин эзний өргөө баригдсны дараа болохоор энэ мөрөгдлийн өндөрлгүүдийг заавал одоо устгах тийм шаардлагатай байсан гэсэн үг. 율법을 올바로 행했던 그런 왕들은 이 산당을 제거하는 일을 많이 했습니다. Яг нэг хуулиас гадна бол яг нэг эзний үгийг маш ингээд чухалчилтай тэг үгийн дагуу үйлдэхэд хичээж байгаа хичээдэг тийм хаадуудыг харах юм бол тэд нэр яах аргагүй хуучин өргөж исэн мөрөглийн өндөрлгүүдийг ингээд устгасан юм байдаг аха. 여호사밧 왕 같은 경우에는 선한 왕인데 율법대로 모든 걸 행한 왕인데요. 산당을 제거하지 않은 것은 아쉬움으로 남는 그런 그 표현이 성경 구절에 있는 거죠. Йехошафат гэдэг хааны талаар мэднэ. Тэгвэл Йехошафат хаан болохоор уул нь одоо эзний өмнө дуулууртай байх гад хичээсэн тийм хаан байсан. Гэтэл даанч нэг харамсалтай зүйл нь юу байсан гэхээр Йехошафат хаан мөрөглийн өндөрлгүүдийг нураагаагүй гэсэн байсан. 성전 건축 전에는 백성들이 하나님께 제사 드리는 일을 멈추지 않기 위해서 산당에서 제사를 드렸고 그것은 잘한 일로 그렇게 기록되어 있습니다. Тэгэхээр мөрөглийн өндөрлөг гэдэг зүйлийг хэдүүлээ бодохдоо нөгөө нэг яг эзний өргөө баригдаагүй байх үед бол эзэнд дахил өргөх ийм шаардлагын үүднээс энэ нөгөө нэг байх ёстой байсан ч гэсэндээ асуудал болохгүй юм байсан. Харин эзний өргөө баригдсанаас хойшлохоор энийг заавал нь устгах ёстой юм зүйлүүд байсан. 절기의 규례에 따라서 하나님께 제사 드리는 일을 계속 그걸 유지해 나가고 중단하지 않았다라는 것을 알 수가 있습니다. Тэгэхээр эндээс харахтаа яах вэ гэхээр тэр нөгөө хуучин одоо байсан мөрөглийн өндөрлгүүдийг устгасан уу устгаагүй юу гэдгээс шалтгаалаад одоо эзний өмнө шууд утгаараа дуулууртай байсан уу үгүй юу гэдгийг зөвлөж гисэн бас ингэ яригдах гэж байна. 하나님의 규례를 폐하지 않는 백성들은 하나님 앞에 의를 행하는 백성들이었습니다. 하나님 무슨 다시 한 번만 해주세요. 하나님 앞에서 하나님의 규례, 하나님이 정해놓으신 규례를 폐하지 않고 중단하지 않고 계속 지키며 행하는 나라는 의를 행하는 백성들이었어요. Тэгэхээр эндээс хэдүүлээ үе үеэс юу харж болох вэ гэхээр эзэн бурхны тогтоож өгсөн одоо тогтоолууд байгаа даа шүү дээ тийм ээ. Тэдгээр зүйлсүүдийг үргэлж ингээд дагах гэж хичээж тэр харт төм болонгууд эзний өмнө одоо зөвхт харт төм гэж хэлэгдэжсэн. 오늘날도 모이는 것을 번거롭다고 폐하는 것은 경건치 못한 그런 습관을 갖고 있는 사람들입니다. Тэгээ өнөөдөр ч гэсэндээ тэгдэгтэй эзний нэг тогтоож өгсөн газар гэж байгаа, тогтоож өгсөн зүйлсүүд байдаг. Гэж тэр болгон дээр нь юу гэдгийг тухтай бид нар юу гэдгийг тухтай байна, тухгүй байна гэдэг ч юм уу, таар чинь таарахгүй байна гэд өөрийнхөөрөө үйлдэх нь эзний өмнө бас ингээд дуулуургүй байдлын нэг хэсэг байгаа. 히브리서 10장 25절에도 모이기를 폐하는 그런 사람들을 따르지 말고 더 모이기를 더욱 힘써야 된다고 말씀을 했습니다. Еврей номны 11-ийн 25-ыг харах юм бол тэрэн дээр цуглахаас одоо татгалздаг хүмүүсийн адилаар үйлдэлгүй цуглана гэдэг зүйлсийг үргэлж ингээд хийгээрэй гэсэн агуулга гарч байгаа. 정해진 시간에 우리가 드리는 예배나 또는 절기나 성례 이것은 우리가 잘 지켜 나가야 할 일입니다. Тэгэхээр бид нэр дуулууртай байдал гэдэг зүйл дотор нөгөө нэг тэг олон зүйлсүүд энгийн юм шиг мөртлөө тэг дагах ёстой зүйлсүүд ч гэсэн бас байдгийг бас бодох хэрэгтэй. 솔로몬도 역시 이렇게 하나님 앞에 제사 드리는 일을 게을리하지 않고 이렇게 정성을 들여서 제사를 드렸죠. Тэгээ Соломоны хувьд болохоор одоо ямар нэгэн байдлаараа хойш суух ч юм уу залхуураагүй
тэрээр эзний өргөө байхгүй юм чинь ийм байхгүй тэгсэн ингэсэн гэдэг нөхцөл байдал хараагүй. Тэр бас ялгаа авахгүй юутай хүмүүсийн тий хамтдаа очиод эзний өргөө биш тахилын мөрөглийн өндөрлөг дээр дахил өргөсөн гэж байна. 제사를 드리는 행동 자체가 중요한 게 아니고, 말씀의 인도를 받겠다는 그 간절한 정성 어린 마음이 그것이 중요한 겁니다. Тэр дахил гэдэг зүйл дээр харах юм бол зөвхөн одоо юу гэдгийг өргөж байгаа зүйлс те өргөж байгаа гэдэг ийм үйлдэл бол чухал гэхдээ түүнээс гадна одоо тухайн хүний эзний өмнө байх гэсэн тэгээ эзний өмнө зогсох гэсэн тэр одоо хандлага гэдэг зүйл их чухал байна. 솔로몬은 그래서 하나님을 대하는 마음 자세가 또 율법을 대하는 마음의 자세가 이와 같이 정성스러운 좋은 마음을 갖고 있었다는 거죠. Тэгээ Соломоны хувьд болохоор эзэн рүү хандсан зөв хандлагатайгаас гадна тэ эзний үг рүү хандсан эзний үгийг биелүүлэх гэдэг хичээх гэсэн ийм одоо хөрхөн зөв хандлагатай байсан гэдэг зүйлээ эндээс харж болох нэ. 세 번째 큰 제목입니다. За хэдүүл одоо 3 дахь том сэдвүүрийг орох гэж байна. 기브온 산당에 가서 일천 번제를 드림. За 3 дахь сэдв болохоор Гибеоны өндөрлөгт очиод 1000 одоо тахилыг өргөснө гэсэн сэдв байна. (4절이고요) За 4-р ишлэл байгаа. 4절 한 절만 읽어주십시오. За 4-р ишлэл шийдсэн. 4-р ишлэлтэй байна. За гол мөрөглийн өндөрлөг байдаг Гибеон руу хаан тахил тахихаар зорвоо. Соломон тэр тахилын ширээн дээр 1000 шаталт тахил өргөлөө гэсэн. 아멘. 아멘. 여러 산당 가운데서 솔로몬이 기브온으로 간 이유가 여기 성경에 기록되어 있습니다. Энэ дээр харах юм бол тухайн үед мөрөглийн өндөрлөгүүд маш олон байсан. Тэгээ тэр дундаас Соломон тийш явлаа гэдэг нь тодорхой байна тий. 거기는 이 산당의 그 면적 넓이라든가 이런 그 규모가 이제 컸다라는 거죠. За өөрөөр хэлбэл энэ дээр юу гэсэн бэлээ Соломоны очсон тэр Гибеоны байдлыг хэлсэн тийм ээ. Гол мөрөглийн өндөрлөг гэсэн тэлэр өөрөөр хэлбэл нэг талаараа одоо хамгийн өргөн ч гэдэг юм уу эсвэл хамгийн том ч юм уу тий. Ямар ч зүйл ингээ онцгойрсон мөрөглийн өндөрлөг байсан. 그만큼 또 많은 사람들이 여기에 왔었다는 그 증거인데요. Тэгэхээр энэ дээр харах юм бол гол гэдэг утгаар орж ирэхлээр чинь магадгүй олон хүмүүс түүнийг голчилж үздэг, чухалчлаг болохоор олон хүмүүс бас ирдэг ийм газар байсан баг тийм. 솔로몬이 이곳에 온 이유는 많은 재물을 드리기에 적합한 장소였기 때문에 여기를 선택한 겁니다. Тэгээ Соломоны хувьд магадгүй энд ирсэн одоо шалтгаан нь тийм илүү олон одоо тахилыг өргөхийн төлөө байсан бололтой. 재물을 그 바치는 숫자가 1000마리의 그 재물을 바친다는 것이 왕으로서도 쉬운 일은 아닐 겁니다. Тэгээд харах юм бол тэр тахил өргөсөн тахилын тоон 1000 гэсэн тийм. Тэр одоо хааны хувьд ч гэсэндээ тоог нь бодсон ч гэсэн 1000 ишрхэг тахилыг те ингээд өргөн гэдэг бол бас амар биш байсан баг. 보통 우리가 생각하기를 왕이니까 돈이 많으니까 저렇게 바칠 수 있었겠지라고 생각을 할 수가 있겠죠. Тэгээд бид нар бодохдоо тэгж бодож магадгүй хаанд бол одоо асуудал байхгүй шүү дээ. Хаан бол тэгээд тушаал болгоход мөнгөтэй юм чинь те хөрөнгөтэй юм чинь тушаал болгоход л эн чинь 1000 мал дорн болох ах гэж бодож магадгүй. 재물 바치는 것이 일반 백성과 똑같지는 않겠지만 1000마리의 이 정도 분량이면 이것은 굉장히 많은 노력과 정성이 들어가는 일입니다.
Тэгэхээр одоо яг үнэхээр л нөгөө хаан юм чинь тий бараг болох бах та асуудалгүй гэж бодож магадгүй боловч нөгөө талаас нь нийтлээ харах юм бол тий одоо нөгөө хаан хүн одоо шийдвэр гаргана тэгэнгүүтээ түүнтэй холбоотойгоор тэр малыг бүгдийг ингээд одоо бэлдэн нэдэрхүүлэх тийм амар ажил биш байгаа. 재물 바치는 이 분량이 양이 많다는 것은 그만큼 짐을 드리는 자의 마음이 하나님을 향해서 간절한 마음이 있었다는 거죠. Тэгэхээр хэдүүл эндээс анхаарах зүйл нь болохоор тоонд гэхээс илүүгээр тэр хэмжээний тоогоор эзэн бурхандаа дахил өргөхийг хүсэж байгаа хүний нөгөө сэтгэлийн эзэн рүү хандсан тэр зориулах гэсэн сэтгэлийг нь эдлээс харж болох юм. 왕으로서 자기가 할 수 있는 만큼의 최대한의 양으로 재물을 바친 거라고 보면 됩니다. Тэгэхээр Соломоны хувьд болохоор хааны хувьд тэг өргөж болох хамгийн дээд хэмжээний өргөлийг өргөсөн гэж хэлээ харж болно. 수량을 가지고 그 마음의 정성을 다 획일적으로 그러니까 어떤 수량의 기준을 가지고 정성이 있느냐 없느냐를 그렇게 알아볼 수는 없는 겁니다. Тэгтээ нөгөө нэг юу гэх юм тухайн хүний өргөслийн тоо хэмжээ тий ямар нэг тийм хэмжээгээр тоолох нэгжээр ягаад нэгжийг хараад тэр олон өргөсөн тэр одоо илүү сайн энэ бага өргөсөн энэ муу гэж ингэж бас болохгүй л тий. 헌금도 교회에 바치는 헌금도 액수를 정해놓고 그 액수 이상은 정성이 있고 그 액수 이하는 정성이 없고 이런 식으로 따지면 안 된다는 거예요. Тэр бид нэр одоо цаадэрчсэн бас өргөл ялгаахгүй. Магадгүй одоо нэг юм өргөлийн төвшин тогтоочоод тий за жишээлбэл тэр төвшнөөс дээш өргөх юм бол сайн өргөж гин тэр төвшнөөс доош өргөх юм бол муу өргөж ирээд ч юм уу тий ийм одоо нэг тийм тогтсон зүйл байлгаж болохгүй. 사람마다 형편이 다른데 그 정성이 얼만큼 있는가는 하나님만 아시는 거죠. Яг хүн болгоны хувьд одоо төвшин тий нөхцөл байдал чадвар шатамж өөр байдаг. Тэгэхээр тухайн хүн өргөлөө хэр өргөж байгаа вэ? Ямар сэтлэр тий эрхэм өргөж байгаа вэ гэдгийг хэн мэдэх вэ? Эзэн бурхан л өөрөө л мэднэ. 마가복음 12장 42절에 42절부터 44절에 거기 헌금에 대한 말씀이 나와 있습니다. Тэгээд Марк номны 12-ийн 42-оос 44-ыг харах юм бол тэн дээр өргөлтэй холбоотой нэг агуулга гарч байгаа. 거기 어떤 가난한 과부가 두 렙돈 동전 2개를 바친 것은 다른 사람에 비하면 적은 액수입니다. За тэр агуулгыг хөдлөө харах юм бол тэнцээ нэгэн одоо бэлэвсэн эмэгтэй тий хоёр ширхэг зэсцоос одоо өргөж байгаа талаар гардаг. Тэг хүмүүс тэрийг харахлаа юу гэвэл аюу тийм бага өргөж байна гэж ингээ хэлсэн тохиолдол гардаг. 풍족한 그 가운데서 약간의 분량을 바치는 것보다 가난한 가운데서 갖고 있는 모든 걸 바친 그것을 예수님은 정확히 보셨던 거죠. Гэхдээ эзэн бурхан юу гэсэн бэлээ? Иесус харахтаа хүн хангалуун байж ах үедээ нэг хэсэгнийг чулуудах. Эсвэл тэ дүмэг хүн байсан ч гэсэндээ тэндээсээ чадлынхаа хэрээр байгаагаа өргөх хоёрын хооронд ялгаа байгаа гэж эзэн харсан тэ. 하나님은 액수를 보시는 것이 아니라 마음을 보십니다. Тэгээ бидний бурхан бол тоо хэмжээ, тоо ширхгийг хардаггүй, харин хүний сэтгэлийг хардаг гэсэн. 믿음의 표현으로 재물 바치는 것을 하나님이 원하십니다. За тэгэхээр бидний бурхан биднийг ч гэсэн ялгаа авахгүй, итгэжтэй одоо сэтгэлтэй. 고린도후서 9장 7절에요. За 2 дугаар Коринт 9-ийн 7-ыг харах юм бол 9장 7절 누가 읽어 주십시오. за 2 дугаар Коринт 9-ийн 7-ыг хэн нэг уншиж өгөө. За хүн бүр
дурамчхнаар бус, алавдлагаар бус, зүрхэндээ байгаачлан өгөгдөн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. Амен. 아멘. 아멘. 여기 두 가지의 그 가르침이 있는데요. эндээс хоёр зүйлийг харж болохоор 즐거운 마음으로 그 바치는 것을 하나님이 기뻐하신다고 그랬고요. за эхнийх нь болохоор баяр хөөртэйгээр уриалгаханаар гэсэн тийм өргөхийг бурхан өргөгчийг бурхан одоо таалах гэсэн. 또 억지가 아닌 자원하는 마음으로 바치는 것을 하나님께서 원하신다고 그랬습니다. За одоо хоёрдугаарт нь болохоор одоо хүчилүүлээд биш тийм өөрөө хүсээд шийдэд өргөхийг бурхан бас таалдаг гэсэн. 그러면 누가 하나님 앞에 즐거운 마음으로 그 헌금을 바칠 수가 있을까요? За тэгвэл эндээс харах юм бол хэдүүлээ тэгвэл хэн өргөөлөө гэдэг зүйлийг баярлаад бас ингэж өргөх боломжтой вэ? Ямар хүн гэж өргөх вэ? 은혜 받은 것이 많고 하나님을 사랑하는 마음이 많은 자가 그만큼 마음을 들인 하나님 앞에 헌물을 하는 겁니다. Тэгээ ямар хүн гэж өргөх вэ гэхээр эднээс авж байгаа ивэл гэдгийг мэдж байгаа тий тэр нь ямар арвин бэ гэдгийг ойлгосон хүн талархах сэтгэлээр эзэндээ буцаагаад өргөдөг. 자기가 본인이 하나님 앞에 정성스러운 예물을 드리는지 여부는 그러니까 자기만 아는 하나님과 자기만 아는 문제입니다. Тэгэхээр хүн би эзний өмнө ямар байдлаар өргөж байгаа вэ тий яаж байгаа вэ гэдгийг хэн мэдэх вэ? Би өөрөө мэднэ бас одоо тэр миний өргөлийг хүлээж авч байгаа эзэн бурхан л мэднэ. 하나님은 우리의 마음을 받으시는 것이지 물질을 받으시는 게 아니라는 것을 모든 헌금하는 성도들이 알아야 합니다. Тэр бид нэр юу мэдэж болох вэ гэхээр бурхан бидний өргөж байгаа тэр сэтгэлийг л үүсэж байгаа болохоос биш тий тоо хэмжээг үсээгүй гэдгийг бид нэр өргөж байгаа хүн болгоо мэдэх хэрэгтэй. 똑같이 예물을 드려놓고 가인의 제사는 하나님께서 받지 않으시고 아벨의 제사는 받으셨어요. Тэгээд харах юм бол юу дээр Эхлэл номонд ирсэн байж байгаа тий хүмүүс яг ижил өргөж байгаа. Жишээлх юм бол Каин ч гэсэн өргөсөн, Абель ч гэсэн өргөсөн. Гэтэ бурхан яасан гэхээр Каиныхыг аваагүй тий харин Абелийн өргөлийг хүлээж авсан. 그 둘의 차이는 재물의 가치, 재물의 금액의 차이가 있는 게 아닙니다. Тэр хоёрын өргөлийн тэгвэл ялгаа нь юу юм бэ? Өргөлийнхөө өргөж байгаа зүйлийнхээ үнэндээ ч юм уу те өртгөндөө ерөөсөй байгаагүй. 아벨은 하나님의 말씀을 믿고 거기에 대한 감사한 마음으로 드린 재물이었어요. Тэгээ Абелийн хувьд болохоор бурхны үгэнд итгээд түүнд талархсан сэтгэлээр өргөсөн өргөл байсан. 그러나 그 가인은 그런 마음이 없이 형식적으로 바친 재물이었습니다. харин юуны Каины хувьд болохоор чинь тийм сэтгэл байхгүй те зүгээр нөгөө ер нь ёстой те нэг хэлбэр байдлаар өргөсөн ийм өргөл байсан баг. 어떤 이유로든 헌금이 많이 나오는 것을 우리 목사님들은 원하지만 성도들이 억지로 헌금 바치는 일은 하지 않게 그렇게 잘 가르쳐야 됩니다. Тэгэхээр бид нэр одоо юу гэдэг өргөллийг эцэст нь зарцуулах гэж байгаа хүн болох пастрын үед гэх юм бол тэ болж өгөх хүмүүс өргөлөөдөө тэр өргөлийн мөнгөө сайн өргөөсэй гэж ингээд хүсэх бах. Гэхдээ бид нар яах вэ гэхээр хүмүүстэй тэ мөнгөө сайн өг гэж заахаас илүүгээр хандлагынхаа зөв байдлын талаар юу тийм заавар өгөх нэг чухал байгаа. 억지로 헌금을 바친 사람은 그것 때문에 나중에 부작용이 반드시 안 좋은 일이 생기게 됩니다. Тэр яг л тэр хүн хүний албатай юм уу те хийх үйлчлэг чи хийх гэсэн хүмүүс дараад нь заавал зөв харагдав. 그렇기 때문에 방금 고린도후서 9장 말씀과 같이 방금 읽은 말씀과 같이 억지로나 아까워하는 마음으로는 내지 말지니 하지 말라고 그렇게 말씀하신 거예요. Тэр утгаараа сая хэдүүлээ уншсан те 2 дугаар Коринт номны 9-ийн
7 дугаар ишлэгийг харах юм бол тэгсэн албадлагаар битгий хийлгүүлээ гэж. Хэрвээ үнэхээр албадлагаар ингээд өгөх гэж байгаа бол тий хүчлүүлж байгаа бол зүгээр тэрийг өгүүлэхгүйсэн дээрээ гэж. 그래서 솔로몬은 이렇게 많은 재물을 바쳤다는 것은 감사하는 마음이 있었고 거기 더하여서 하나님을 향한 사모하는 간절한 마음이 있었다는 거죠. За тэгэхээр Соломоны хувьд хэдүүлээ харах юм бол харин Соломонд одоо гэдэг тийм албадлаг сэтгэл биш те эсрэгээрээ үнэхээр талархсан эзэн рүү хандаад ингээд тэмүүлсэн өргөе гэсэн юм чин сэтгэл байгаа байсан гэдэг хэллэг бас бодож үзье. Бодож басна. 네 번째 큰 제목입니다. Сая За нэг тэгэхээр дараагийн сонсчлаа би. аха Хүчээр хийсэн хүмүүс дараа нь яадаг гэсэн бэ? Хүчээр хийлгсэн хүмүүс дараа нь нөгөө нэг албадлагаар хүчээр ингээд өргүүлнэ шүү дээ. Тэгэхээр тэд нар дараад нь заавал нь асуудал үүсгдэг гэж. 뭐 질문하신 건 아니죠? 아니에요, 목사님. 예, 예. 네 번째 큰 제목입니다. За хэдлээд болсон тэгч одоо бол хэдлээ 4-р сэдв рүү оръё. 하나님께서 솔로몬에게 나타나심. За 4-р сэдв болохоор Бурхан Соломонд Соломон дээр ирсэн гэсэн сэдв. 5절이고요. За шууд утгаараа үзэгдсэн гэж бас хэлж болно. За 5-р ишлэл байгаа. 5절 한 절만 읽어 주십시오. За 5-р ишлэлийг одоо уншия. Тиймд та нарын чиг Гибеонд байхад шөнө нь Соломоны зүудэнд эзэн үзэгдэж би чамд юу өгөх вэ? Надаас гуйг тун гэж Бурхан айлтваа гэсэн. Амен. 아멘. 네, 1000 번제를 드린 그때에 하나님께서 꿈에 솔로몬에게 나타나셨습니다. За тэгээд Соломон хаан те Гибеонд 1000 дахил өргөөд байж өргөж явах тэр үед шүү дээ тийм ээ. Шөнө нь эзэн Бурхан Соломоны зүудэнд үзэгдсэн гэсэн те. зөв Соломон дээр ирсэн. 하나님이 나타나셨다는 것은 어떤 외형, 그러니까 형체, 어떤 모양이 보여진 게 아니고 말씀이 주어지는 말씀이 임하셨다는 거죠. Энэ дээр үзэгдсэн гэдэг нь одоо юу гэх юм? Тусгай нэг тийм хэлбэрээр ч юм уу те одоо гэдэг ямар нэгэн дүрсээр ч юм уу ирсэн гэсэн утга биш. Харин эзний үгээр ирсэн гэсэн утга хэлж. 솔로몬의 마음이 간절했기 때문에 하나님께서 그것을 보시고 솔로몬에게 응답하시기 위해서 나타나신 겁니다. За өөрөөр хэлэх юм бол Соломоны сэтгэлийн одоо тэр хандлагыг нь харахтаа ясгэлээрээ эзэн Бурхан цаад түүний сэтгэлд нь өөрийгөө илчилсэн байна. 솔로몬이 무엇을 그토록 간절히 바라고 있었는지를 하나님은 아셨지만 그것을 후대에 알리기 위해서 그걸 말하게 하신 거죠. За тэр мэдээж хэрэг Бурхан яаж гэхээр Соломоны одоо зүрхийг те түүний зүйлүүдийг бүгдийг мэдчихсэн, түүний хүсч байгаа зүйлээ мэдчихсэн. Гэтэ Бурхан яаж гэхээр Соломоны өөрийнх нь амаар те хідүүлэхийг ингээ өгсөн байна. 내가 원하고 있는 것이 무엇인지 내게 말하면 내가 들어줄 것이다라는 그런 말씀이죠. За тэг юу гэсэн бэлээ? Соломонд хэлсэн те. За чиний хүсч байгаа зүйл нь юу вэ? Чи надад хэлж өгөөч ээ. Би хүслийг чинь дагуу өгөө гэсэн. 하나님께 이런 말씀을 들은 솔로몬을 많은 사람들이 부러워할 겁니다. За тэг магадгүй Бурхан Бурханы ингээд Соломонд хэлж байгаа энэ агуулгыг олон хүн ингээд сонсоод атаархах ёо. Надад бас ингэсэ гэдэг бах. 내게도 하나님께서 그렇게 물어보시면 얼마나 좋을까 하고 부러워할 건데요. Тэгээ юу гэдэг хүмүүс юу гэдэг надад одоо ч гэсэндээ ингэж Бурхан ингэх юм бол ямар гоё вэ гэдэг ингээд бодох бах. 이런 말씀은 솔로몬에게 하신 말씀은 솔로몬에게만 하시는 말씀이 아닙니다. За гэхдээ Соломонд хэлж байгаа энэ агуулга байгаа ч чинь зөвхөн Соломонд хэлж байгаа үг бас биш байгаа. 나에게 구하라.
그러면 내가 너에게 주리라 이 말씀이 솔로몬에게만 여기 성경만 기록되어 있는 거는 아니지 않습니까? За энэ одоо юу гэдэг чи ингээ хүссэн зүйлээ надад хэлээ. Тэ гэдэг энэ агуулга зөвхөн Бурхан Соломонд л ингэж хэлсэн агуулга бол биш байгаа. 구하면 반드시 주시겠다라는 말씀이 성경에 여러 곳에 기록되어 있어요. Харин эсрэгээр нь тэ чи хүссэн зүйлээ надад хэлээ. Надаас гуй. Тэгвэл би чанд өгөө гэсэн яг ийм агуулга Библийн нэлийн хэдэн газруудад бас байдаг. 시편 2편 8절 적으시고요. За манайхан дуулал номны 2 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл дээр байгаа. Тэрийг та бичээд аваарай. Дуулал 2-ын 8. 거기에 내게 구하라. 내가 여러 나라들을 너에게 유산으로 줄 것이다라고 기록되어 있고요. Тэгээ тэн дээр харах юм бол байж байгаа тийм. Чи надаас хүсэмжлээ чи эсэмжлээ би чамд улсуудыг өгөө гэсэн байж байгаа. 마태복음 6장 33절에 먼저 그의 나라와 그의 의를 구하라라고 되어 있고요. За Матай номны 6-гийн 33 дээр гэсэн байж байна. Эхлээд чи түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг гуйчгаа хайгаад сайжгаа гэсэн агуулга бас байна. 또 요한복음 15장 7절에 그것도 적으시고요. За бас Иохан номны 15-ын 7 дээр бас байгаа. 거기에 무엇이든지 원하는 대로 구하라. 무엇이든지 원하는 대로 구하라. 그 말씀이 거기도 있어요. За тэн дээр харах юм бол чисэн юу ч гэсэн тэг хүсдэг юу хүсэж байгаа тэрийг гуй. Тэрийг хүсээ гэсэн агуулга байна. 이 성경을 읽는 모두에게 하나님이 하시는 말씀이죠. Өөрөөр хэлэх юм бол энэ бүх үгнүүдийг Бурхан бас өөрөө танд өгсөн гэсэн үг. Надад бас танд өгч байгаа гэсэн үг. 그러면 아무나 누구나 아무 것을 구한다고 다 될까요? Гэтэ хэдүүлээ боддог тийм. Тэгвэл Бурхан хинч байсан юу ч хамаагүй гуйсан болоход нь өгдөг гэж юу? Үг нь юу? 자기 나라에서 제일 부자가 된다든가 제일 높은 자리에 올라가게 해달라고 기도하면 그게 될까요? Одоо өөрөө юу гэдэг би тэг хамгийн одоо тэг ийм болмоор байна. Тийм болмоор нэг өгсөн Бурхан одоо чи өсч аваа гэж шууд өгөх үү? Тэ? 그런 건 응답되지 않죠. Одоо тэгээд шууд өөрийнхөө төлөө ч юм уу те өөрийнхөө нэг тийм янз бүрийн бодлоодыг гойвол бас тэр чинь зөвшөөрөхгүй шүү дээ тийм ээ. 내게 구하라라고 말씀하신 그 말씀에는 조건들이 있습니다. За тэгтээ харах юм бол гол нь чи надаас хүснээ гуйгаарэ гэсэн агуулгуудыг харах юм бол тэн дээр тусгай нөхцөл байгаа. Нөхцөл. 그 조건을 솔로몬은 충족하고 그 조건을 솔로몬은 충분히 갖고 있었습니다. За тэр яаж нэг гэхээр нөгөө нэг одоо тэр өсөлт шаардлагыг нь болохоор Соломон хангалттай биелүүлж ирсэн. 지금 우리가 적으신 세 구절을 종합해 보면 두 가지의 조건이 나오는데요. За хэвдээ сая нөгөө нэг за чи надаас хүсээрэй гэсэн ийм агуулгатай 3 төрлийн юу хийсэн тийм ээ 3 төрлийн одоо эзний үг биш авсан шүү дээ. Тэр 3-ыг хэвдээ харах юм бол тэрэн дээр яг ижлэхэн одоо нэг ийм агуулгуудаас гарч ирж байгаа. 한 가지는 하나님의 뜻에 맞는 우리에게 가장 가치 있는 것을 구하라는 뜻이죠. За нэгдүгээрх нь болохоор тэн дээр юу гэхээр чи хүсч болно. Гэтэ юу хүсэх вэ гэхээр Бурхны хүсэлд нийцсэн хамгийн эзний мөн зөв зүйлийг хүсээрэй гэсэн агуулга гарч ирж байна. 또 한 가지는 그것이 가치 있다고 하면 그것을 얻기 위한 간절한 마음을 가지고 구해야 된다는 그 조건이 있는 겁니다. За хоёрдугаарт нь болохоор юу ч гэхээр хэрвээ чиний одоо хүсэж байгаа зүйл чинь үнэхээр эзний таалалд нийцсэн зүйл мөн гэж үзэж байгаа бол төрөлийг авах гэсэн одоо чин сэтгэлтэй тэрнийг авах юмсан гэсэн чин сэтгэл байгаарэ гэж ингэ хүсэж байгаа. хэлсэн. 잠깐 쉬었다 하겠습니다. За хэдүүлээ түр амарж байгаад буцаад оръё.
За хэдлээ эхэлцгээе. 솔로몬이 그 하나님께 구한 하나님께 이 기도를 구한 그 마음은 우리 모두가 가져야 할 마음입니다. За хэдүүлээ бид нэр яг хөөр Соломоны одоо эзэн рүү хандах ингээ авах хэрэгтэй ийм хэсэг байгаа. 어, 하나님은 우리가 필요한 것을 얻기 위해서 간절히 구하는 것을 하나님은 원하셔요. Тэгээ бид нэр бурхан биднээс юу хүсэж хэлэхээр хэрэгтэй зүйлсийн талаар бид нэр өөрлөө нэг хандахыг бурхан хүсэж байгаа. 우리가 필요한 것도 구하지 않거나 아니면 구해도 간절함이 없이 배부른 마음으로 구하면 하나님 앞에 올바른 마음 자세가 아닙니다. Тэгээ хэдүүлээ ингээ залбирах үсэг хэрэгцээтэй зүйлүүд гарч ирдэг. Гэхдээ бид нэр эдгээр рүү хандаад хэлсэн ч гэсэндээ нэг тийм за тэгээд өөрөө мэдэхгүй да гэд ч үтэй за өгсөн ч яах вэ? Уул хэрэгтэй л байгаа юм гэд ч юм уу ийм сэтгэл зүгээр юм уу хүссэн ийм сэтгэлээр биш болохоор яадаг тэрэ. Хон тэрийг хүсдэггүй. 필요하고 아주 가치 있는 중요한 것일수록 간절함의 기도가 요구됩니다. Тэгэхээр биднээс харин юу хүсдэг гэхээр надад хэрэгцээтэй байгаагийнхаа хэрээр тэгж эзэн рүү тийм хичээнгүйл хүсээсэй гэж хүсдэг. Өөрөөс нь. 간절함이 없는 자에게는 주셔봤자 효과가 없기 때문에 간절함이 없는 자에게는 하나님께서 주실 수가 없는 거예요. Тэгэхээр хүнд нөгөө нэг юм тэмүүлэл хүсэг тэмүүлэл гэдэг зүйл байхгүй тохиолдолд тэр хүнд юм өгсөн ч гэсэн өгсөн ч ялгаагүй өгөөч ялгаагүй гэсэн ийм байр суурьтай байх гэдэг хүн ер нь тэгэхээр бурхан болохоор одоо тэгж нөгөө нэг маш тийм тэмүүлсэн ийм сэтгэлтэй байгаасаа гэж хүсдэг бид нар. 우리가 Ийгсэн. 우리- 우리가 구할 것은 내가 필요한 것을 내가 원하는 걸 구하는 게 아니라 하나님이 주실 것이 무엇인지를 우리가 알도록 구하는 거죠. За гэтээ бид нэр тэр эзэн рүү хандаад хүсэхдээ юу хүсэх вөхлөрэ би энэ л авъя гэд өөрийнхөө амаар байгаа зүйлийг хүсэхээс илүүгээр бурхан та надад яг юу өгөх гээд байгаагаа мэдүүлж өгөөч гэж хүсэх нь бурханы хүсэл нь яг юу юм бэ гэдгийг мэдүүлэхийг мэдхийн төлөөх тэр одоо хүсэх нь их чухал гэж. 우리가 가장 간절히 구해야 할 것은 우리가 만나기를 하나님을 구해야 합니다. Хэдүүлээ маш тийм тэмүүлэн хичээж ингээ хүсэх ёстой зүйлсүүдийн хамгийн ихнийх нь юу гэхээр бурхныг харах. Тэгээ бурхантай уулзахыг ингээ хүсэн тэмүүлэх хэрэгтэй. 예레미야 29장 13절에요. За хэдүүлээ Еремия номны 29-ийн 13-ыг харъя. 13절과 14절 누가 읽어주십시오. Энэ нэг нь шүү дээ. Еремия 29-ийн 13 тэгээс 14-ийг уншиж өгөөрэй. За 13 14 та нар намайг хайх бөгөөд бүхэл зүрхээрээ намайг хайвал олно. Би та нарт олдоно гэж эзэн тунхаглаж байна. Би та нарын сайн сайхныг сэргээж та нарыг бүх үндэстэн болон миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно гэж эзэн тунхаглаж байна. Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа би та нарыг буцааж авчирнаа. 아멘. 네. 하나님을 만난다는 것은 아까 말한 대로 하나님의 말씀이 발견되는 것인데요. Өөрөөр хэлэх юм бол одоо эзэн бурхан хэлж ийн гэдэг чинь түрүүнд хэдлээсэн тийм ээ. Эзэн хэлж ийн гэдэг нь ямар нэгэн дүрсээр ч юм үзэгдээд хэлэх биш. Өөрийнхөө үгээр ирж байгаа гэсэн удаа хэлж байгаа. 말씀 안에 담겨 있는 하나님의 마음이 내 마음 안에 들어오는 겁니다.
Тэгээ өөрөө тэр эзний үгээр дамжуулаад ирж байгаа тэр эзний сэтгэл нь миний дотор орж ирж надад ингээ илчлэгдэхийг хэлж байгаа гэсэн. 하나님을 만난 우리의 마음은 큰 기쁨의 마음으로 바뀌고 우리의 모든 것들이 바뀌어지게 됩니다. Тэгээ бид нар бурхантай уулзаад тэгээ эзний тэр сэтгэл миний дотор орж ирэх үед буюу бурхантай уулзах үед яадаг гэхээр өөрөө ирэхгүй ингээ маш их баяр хөөр дүүрч тэгээ ингэдэг. 하나님을 지식으로 알고 있는 게 아닌 하나님의 마음을 만난 사람만이 하나님께 쓰임받고 하나님의 일을 감당할 수 있는 거예요. Тэгээ бурхны ажлыг хэн хийж бурханд хэн таалагддаг вэ гэхлээр бурхны талаарх юм эсвэл библийн талаарх мэдлэгтэй хүн биш харин бурхны тэр зүрх сэтгэлийг хүлээж авч байгаа хүн тэр зүрх сэтгэлийг мэдж байгаа хүн илүү хэрэглэгдэж ижний ажилтан болдог гэсэн. 하나님의 살아계심을 하나님의 존재하심을 내 마음에서 만나도록 우리가 간절히 구해야지만이 하나님께 만나는 일이 일어나는 겁니다. Тэгэхээр бид нар бурхантай уулзна гэдэг чинь яг тэрийг хэлж байгаа. Тэгээ эзний үг миний дотор орж ирэхэд нь тий орж ирэхдээ эзний тэр сэтгэлийг надад дамжуулаасай. Би эзэн бурхны тэр сэтгэлийг ингээд мэдрэх юмсан гэсэн ийм хүсэлтийг та чинслээс өсөх хэрэгтэй. 솔로몬은 그런 마음을, 그런 간절함을 가지고 있었기 때문에 하나님께서 그에게 나타나신 겁니다. Тэгээ Соломоны хувьд ч гэсэндээ яг энийг ингээ хүсчихсэн учраас тий эзэн бурхан магадгүй үгээрээ түүн ингээд одоо илчлэгдсэн байна. 다섯 번째 큰 제목이요. За хэдүүлээ дараагийн одоо нэг 5 дахь сэдв рүү орох гэж байгаа. 솔로몬이 지혜를 구함. 5 дахь сэдв болохоор Соломон хаан мэрэгэн ухааныг хүсэмжлсэн гэсэн сэдв. 6절부터 9절까지고요. За хэдүүлээ харах юм бол 6-аас 9 дугаар ишлэл байгаа. 1-р хаад 3-ын 6-аас 9 дугаар ишлэл. 이 다섯 번째는 크게 네 가지로 또 나눠집니다. За хэдүүлээ энэ 5 дугаар сэдвийг болохоор дотор нь дахиад 4 жижиг хэсэгт хувааж харах юм. 지혜를 구한 지혜를 구한 이유를 솔로몬이 네 가지로 하나님 앞에 말씀을 한 거예요. Өөрөөр хэлэх юм бол тэр одоо Соломон хаан бурхан руу хандаад надад та мэрэгэн ухааныг өгөөч гэдэг ингэ залбирч байгаа шүү дээ. Хүсэж байгаа. Гэтэ түүний мэрэгэн ухааныг хүсэж байгаа шалтгааныг нь болохоор хэлээ 4 хэсэгт хувааж үзэх юм байна. 4 янз. 이 네 가지는 솔로몬이 얼마나 신앙적인 생각을 갖고 있었다는 것을 알려주는 내용들이죠. Хэдүүлээ энэ 4-ийг ингээд суралцах үедээ юу болох вэ гэхээр Соломоны одоо итгэлийн төвшин тэр ямар шихэн төвшөнтэй хүн байсан бэ гэдгийг харах боломжтой. 작은 제목 첫 번째요. За хэдүүлээ одоо тэгэхээр 5-ын 1 явчих тий. За 5-ын 1-р сэдв. Дотор 4 хуан гэсэн байна шүү дээ, тийм ээ. 왕이 된 것은 오직 은혜라고 고백함. За 5-ын 1-р сэдв болохоор хаан болсон нь нэгүүлслийн одоо зүйл байсан гэдэг хэлсэн. Хүлэмжшүүлсэн. 6절 한 절입니다. За хэдлээ энэ болохоор 1-р хаад 3-ын 6-р ишлэл байна. Нэг л ишлэл юм. 6절 한 절만 읽어 주십시오. За би эндээс уншия 6-р ишлэлийг. Тэгэхэд Соломон та өөрийн бол миний эцэг Давидыг өмнө тань үнэн зөвхт бас шулуун шударга зүрх сэтгэлээр явсны учир агуу их хайр инэрлийг үзүүлсэн билээ. Та энэ агуу хайр инэрлээ түүнд хадгалж өнөөдөр түүний сэнтид залрах хүүг түүнд өгсөн билээ. 아멘. 자기가 왕이 된 것이 자기가 잘해서 왕이 됐다라고 생각하지 않았던 거죠. За эндээс харах юм бол Соломон өөрөө хаан болсон тий хаан болсон нь би өөрөө лаг ес учраас хаан болчлоо гэж юус бодоогүй. 자기의 부족함을 알고 모든 되어진 것이
하나님이 하신 일이라는 걸 고백하는 것이 참된 신앙입니다. За тэр ясгэлээрээ ер нь бол эзний өмнө зөв итгэлийн хандлага гэж юу хэлэх вэ? Би өстэй ялгарч байгаа учраас гэх юм уу те би зөв учраас ийм байна гэдэггүй те зөв хандлагууд бол хизээж тэгдэггүй шүү. 실제로 솔로몬은 자기 왕 될 것은 생각지도 못했고 꿈도 못 꿨어요. Тэгэхээр яг үнэндээ болохоор Соломон өөрийгөө хаан болох тал дээр өртөө зүудлээсчгүй байх те бодоочгүйсэн баг. 위에 왕위를 물려받을 만한 그런 형들이 많았던 거죠. Тэгээ яагаад тэгэхээр Соломоноос дээшээ ах нар бас байсан шүү дээ тий. Тэдний аль нэг нь хаан болох хэмжээний тэмдлэг сайн ах нар бол байсан түнд. 형들에 비해서 자기는 모든 면에 부족하고 또 자격이 없다라고 생각을 했을 겁니다. Тэр Соломон хаан болохоор чинь тэр ах нарыгаа харчихсандээ тий. Өөрөө бол ерөөсөө тийм би тэднээс илүү дутуу гэдэг ч юм эсвэл би хаан болно гэж ингэж нөгөө зүтгэх зүйл бол байгаагүй бах түнд. 자기가 자격이 있었다고 생각하면 감사할 것이 없었지만 자격이 없다고 생각을 했기 때문에 감사함이 많은 거죠. Хүн өөрөө нөгөө нэг тэгэх ёстой. Би ер нь тэгэх боломжтой гэж бодчих юм бол талархах сэтгэл төрдөггүй. Би хаан болох ёстойгээ бодсон хүн хаан болчих юм бол тийм ээ тэгэхэд ингэх ёстой байсан ингээд ингэж хүлээж авна. Харин өөрөө тэг талаар юурт бодоогүй байжгаад тэр ингээд тэр зүйлийг авахлаарэ нэгүүлсэл ч юм уу те ямар нэгэн онцгой эрхүүд юу л гэдэг авахлаарэ хүн үнэхээр талархдаг. 하나님께서 우리에게 주시는 모든 것들은 다 은혜로 주신 것들입니다. Тэгээ яг үнэндээ өнөөдөр бидний одоо өнөөдөр миний бас таны танд байгаа бүх зүйлүүд бол угаасаа байх ёстой юм ерөөсөө биш шүү. Бүгд нэгүүлсээр өгсөн зүйл байна. Ойгоо. 하나님이 주지 않으시면 스스로 얻지 못하는 것들이에요. Шууд утгаараа бол бурхан танд зөвшөөрөөгүй бол танд та хизээж өөрийнхөө бол олж чадхааргүй зүйл байдаг. 모든 되어진 일을 가지고 그것이 하나님이 하셨다라는 걸 인정을 할 때 하나님은 그를 기뻐하십니다. Тэгээ бид нэр үүнийг хүлээн зөвшөөрөөд тийм ээ таад өгөхгүй ч болох байсан. Гэхдээ та надад өгчээ гэдэг ингээд талархах юм бол бурхан түүнд ингээд баярлах болно таны гараа. 자기의 부족함을 알고 하나님의 은혜가 어떤 것인지를 아는 사람에게 하나님 많은 일을 나타내십니다. Тэгээ хүн өөрийнхөө сул дорой гэдгийг мэдээд эзэн надад яаж ийнэ гэдгийг ойлгоод өгж байгаа гэдгийг хүртэл ойлгох юм бол ойлгодог тийм хүмүүст бурхан илүүг нэмж ингээд даатгаж өгдөг. 그런 사람은 하나님이 많은 일을 하셔도 교만으로 기울어지지 않기 때문이죠. Тэгэд яагаад гэхээр би авахгүй ч болох байсан. Гэхдээ эзэн надад өгчээ гэдэг талархаж байгаа хүмүүс болохоор эзнээс авах болгондоо угаасаа авах хэрэгтэй байсан гэдэг чинь бардамдаггүй учраас бурхан тэр хүнд нэмж ингээд өг ингээд байдаг. Одоо хандлагатай байдаг. 여러 사도 가운데서 사도 바울에게 하나님이 많은 능력의 일을 나타내셨습니다. За хэдүүлээ шинэ гэрээний элч Паулыг харах юм бол бурхан Паулд маш олон зүйлийг даатгаж өгсөн байдаг. 그 이유는 바울이 자기가 얼마나 죄인이었다라는 것을 잘 알고 있었기 때문이고요. Тэгэд яагаад тэгэхээр Паулийн хандлага тухай үед маш зөв байсан буюу тэр өөрөө би үнэхээр мундахтай эдгэрийг аваагүй штэ гэдгийг мэдчихсэн. 그런 자기 같은 죄인에게 하나님이 그런 일을 행하신 것은 오직 하나님의 사랑과 긍휼이시라는 것을 바울이 알고 있었기 때문이죠. Тэгэхээр нөгөө нэг одоо өөр шиг нь тийм одоо асуудалтай ийм хүнд эзэн ингэж хандж байгаа нь үнэхээр том нэгүүлсэл гэдгийг Паул хүлээн зөвшөөрч ирсэн гэж. 그래서 자기가 얼마나 죄인이라는 것을 성경의 많은 구절에 그렇게 기록을 했습니다. Тэгэхээр тэр утгаараач тэр Паул Библийн одоо цагтлуулыг бичих болгондоо
өөрөө хичнээн сул дорой болохыгаа хүлээн зөвшөөрч бичсэн хэсгүүд бас байдаг те Библиэлд. 고린도전서 15장 10절에요. 1-р Коринт 15-ын 10 дээр байгаа. 한번 읽어주십시오. Нэ. За 1-р Коринт 15-ын 10-ыг хэвлээ харъя. Мгм. Харин Бурхны нэгүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нэгүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэнд бүгдээс илүү зүдэж зүтгсэн юм аа. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурхны нэгүүлсэл билээ. Амен. 아멘. 자기에게 나타난 모든 일들은 다 하나님의 은혜로 되어진 일이라는 걸 고백을 했습니다. Хэлсэн байна те. Өөрт нь тохиолдож байгаа бүх зүйл бол үнэхээр Бурхны өрөөлөөр өгч байгаа, нэгүүлслэр өгч байгаа маа гэж хэлсэн. 거기서 자기는 조금 더 잘한 것이 없다라는 것을 말씀을 했습니다. Тэгээ энэ дээр үсэн өөрөө бас гэсэн те. Би нэх өөрийнхөө сайнаар хийсэн зүйл юу байхгүй гэдэг эхлэн зөвшөөрсөн. 여기 솔로몬도 모든 것이 하나님이 하신 일이라고 알고 있었던 거죠. За тэгээ Соломон ч гэсэндээ Соломоны хандлага бас ижлэх юм байна те. Тэр бүх зүйл нь эзэн бурхнаас өгөгдсөн эзэн бурхнаас хийгдсэн зүйлээ гэдэг мэдчихсэн. 말씀대로 옳게 모든 일을 행했던 아버지를 자기가 그 만난 것도 하나님의 은혜라는 거고요. Тэг өөрөө тэг эзний үгийн дагуу хийж байгаа нь тэр өөрөө хаан болсон нь тэр тэг бүх зүйл нь Бурхны нэгүүлсэл юм аа гэдэг хүлээн зөвшөөрсөн Соломон. 그 아버지에게 베푸셨던 은혜를 오늘날 자기에게 주시는 것도 그것이 얼마나 감사한지를 고백을 했습니다. Тэгээ бас өгсөн мөлий аавд нь өгсөн нэгүүлсэл ч гэсэндээ нэгүүлсэл бас түүнийг нь хадгалаад тэг өнөөдөр өөрт нь үргэлжлүүлж байгаа нь ч гэсэндээ ямар том нэгүүлсэл ивэл вэ гэдгийг Соломон хүлээн зөвшөөрөд бас ингээ гэрчээс хамаа. 하나님의 은혜를 많이 발견한 그 자기의 부족함을 많이 아는 사람이 하나님의 은혜를 많이 깨닫게 되는 겁니다. Тэг хүн өөрийнхөө сул дорой гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хийх хэрээр хүлээн зөвшөөрөх тусмаа эзэн бурхны нэгүүлслийг ойлгодог. 자기 부족함을 말하는 것이 다음 구절인데요. За дараагийнх нь харах юм бол дараагийн хэлэнд сэдвээр оръё. 두 번째 작은 제목, За 5-ын 2 дугаар сэдвээр орох гэж байгаа гэсэн үг. 자기는 아이라고 말함. Өөрийгөө хүүхэд гэсэн нь гэж. 7절입니다. За 7 дугаар ишлэгийг харъя. 7절 읽어주십시오. За 7 дугаар ишлэгээр бол ингэж байна. Одоо эзэн бурхан минь ээ, хэдийгээр би балчир хөвгүн боловч та өөрийн зарц намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон билээ юм аа. Би хэрхэн орж гарахаач мэдэхгүй билээ. Амен. 네. 하나님의 은혜로 왕이 되기는 했지만 왕 노릇을 하기에는 적합하지 않은 그런 자기라고 말을 하는 거죠. За өөрөөр хэлэх юм бол сонсомоо юу гэвэл би таны нэгүүлсээр ингээ өнөөдөр хаан сэнтэй сууж байна. Гэхдээ яг миний бодит байдлыг харах юм би үнэхээр энэ хаан гэдэг зүйл юу гэж ойлгохгүй те би үнэхээр балчир байна гэдэг хүлээн зөвшөөрсөн. 자기가 어린 아이라는 것은 자기 무능함을 아무것도 할 수 없는 자기 무능함을 말하는 거죠. За энэ дээр өөрийгөө балчир хөвгүн гэж хүлээн зөвшөөрсөн тийм балчир хөвгүн гэж хүлээн зөвшөөрч байгаа нь юу гэж боддог гэхээр үнэхээр ингээд чадваргүй байна гэдэг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. 그러니까 이 아이라고 한국말로는 아이라고 되어 있는데 이게 이제 젊은 사람, 이 소년이란 뜻인데요. 네. 여기 몽골 성경은 다 그렇게 쓰여져 있어요. 네, 그렇게 돼 있어요. 예. 그러니까 이 젊은 사람의 특징은 경험이 없고 지식이 없죠. Хэдүүлээ өөрсдөө ч гэсэн одоо бодож үзэх юм бол балчир хөвгүн гэдэг нэршлиг харах юм бол яг харагддаг тийм ээ нэг тийм туршлага байхгүй тий чадах зүйл байхгүй тий дөнгөж ингээд одоо хөрхөн амьдралыг үзээч байгаа ийм хүүхдийг балчир хөвгүн гэж штэ тий.
그래서 여러 연령층의 그 여러 사람, 많은 사람을 인도하는 것을 감당하기가 불가능한 그런 상태를 말하는 겁니다. Мгм. Тэгээ ийм балчир хөвгөөний хувьд болохоор чинь улсын хаан болчихлоор улсад нь мэдээч хэрэг янз бүрийн насны янз бүрийн давхаргын хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр олон хүмүүсийг би хэрхэн удирдахаа ч мэдэхгүй байна гэдгийг ингээ үнээр хүлээж өгсөн. 어, 사람이 많은 그런 숫자가 많은 그런 정도가 아니고 이 많은 인구의 그 나라 전체를 인도하는 것은 자기는 불가능하다고 그렇게 생각을 했던 겁니다. Мгм. Тэгээ Соломоны одоо байр сууриас харахад ч гэсэн тийм байгаа тий. Насны хувьд янз бүр, давхаргын хувьд янз бүр. Тэгээд тэр чинь хэдхэн хүн яриаггүй бүхэл бүтэн бүр улсын олдсор олон хүний талаар ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд бодохоор өөрөө тэдний өмнө ингээд өстой юу ч мэдэхгүй одоо Монголоор тусгай жаал шиг тий. Ийм балчир хөөгөн байна гэдгийг ойлгосон гэж. 연령이 얼마나 됐든 중책을 하나님께서 맡기실 때는 그 맡은 사람에게 이런 근심이, 이런 자기 부족함이 이렇게 생각나기 마련이죠. Гэхдээ хэдүүлээ харах юм бол ганцхан нөгөө Соломонд одоо гэдэг тий ийм яна би өстэй юу ч мэдэхгүй шүү дээ гэдэг ч юм ийм балчрын мэдрэмж төрдөг юм төрөөд байгаа биш л дээ. Альва эзнээс авч байгаа одоо үүрэг хариуцлага тий ийм одоо өөрсдийнх нь өмнө ирч чад тэр асар том хариуцлагын өмнө хүн болгон өөрийг ийм балчир хөвгүүл шиг мэдэрдэг гэж мэдэхгүй яана гэж ингээ мэдэрдэг. 예레미야 선지자를 하나님이 부르셨을 때도 말씀 전하라고 명령하셨을 때도 이 비슷한 말을 예레미야가 했습니다. Тэгээ энэ бидний харах юм бол хуучин гэрний нөгөө иш үзүүлэгчдийн нэг Иремья биш тий. Иремьяг бас бурхан анх дуудаад өөрөхөд дуудлага өгөх үед ч гэсэн яг энэ Соломонтой адилхан ийм хандлага гаргаж ирсэн. Би бачир юу ч мэдэхгүй шүү дээ хана гэсэн ийм мэдрэмж. 나는 말할 줄 알지 못하는 그런 젊은 사람 아이라고 그렇게 예레미야가 말을 했죠. Тэгээ Иремья юу гэвэл би юу ч хэлэхээ мэдэхгүй нялхуухт шүү дээ, нялхан шүү дээ гэж хэлсэн байдаг. 모세에게 하나님께서 나타나셔가지고 이스라엘 백성을 인도하라고 말씀하셨을 때도 모세가 그런 말을 했죠. Тэгээ бурхан Мосег бас дуудаад чи Израильчуудыг Египтээс гаргаад ирээ гэж дуудах үед ч гэсэндээ Мосе бас яг энэ одоо мэдрэмжийг авсан байдаг. 모세가 그때 나이가 굉장히 많았을 때였습니다. Тэгээ тухайд Мосегийн одоо махбодын насыг нь харах юм бол өндөр настай байсан шүү дээ тий. 자기의 입은 뻣뻣하고 혀가 둔해서 그러니까 말을 하기에 적합하지 않은 그런 그 상태여서 그래서 백성을 인도할 수 없다라고 그렇게 모세가 말을 했어요. Гэхдээ Мосегийн үед яасан гэхээр тэгсэн ч гэсэн өөрийгөө юм балчир хөвгөн шиг мэдэрсэн. Тэгээд эзэн бурхан юу гэсэн бэлээ? Би хэлж ирж чадахгүй. Би одоо юу ярихаач мэдэхгүй. Миний хэл ам тэг ингээд одоо сайн биш ээ. Тийм ч би яаж удах юм бэ? Израильчуудыг удирдах чадахгүй гэдэг нь хэлжсэн. 자기 부족함을 아는 것은 필요하지만 하나님께서 되지 않을 일을 시킨다고 생각해서는 안 되는 겁니다. Хүн өөрийнхөө сул доройг ингээд мэдрэх үед юу гэдэг те би ийм баг юм чинь бурханд хэрэглэгдэхгүй гэдэг ч юм тэгж бодож болохгүй. 할 수 없는 자에게 일을 시키셨기 때문에 그 모든 일들을 하나님의 은혜로 할 수 있도록 은혜 주시기를 구하는 그런 자세가 필요한 거죠. Харин эсрэгээр нь те би одоо ийм сул талтай байгаа. Би өөртөө ийм байна. Гэхдээ эзэн бурхан та хүсэх юм бол би таны нэгүүлслээр эдгэрийг хийя гэсэн ийм хандлагатай байх хэрэгтэй. 그 엘리사 선지자가 엘리야 선지자에게 한 말이 있죠. Илиша гэдэлээ харж болно. Илиша болохоор иш үзүүлэгч Илия тандад ингэж хэлсэн байдаг. 나를 내게서 데려가시기 전에 너는 내게 한 가지를 구해라 이렇게 그 말을 했죠. Тэгээд Илия хэлдэгтэй Илишад би одоо гэж чамаас аврагдахаас өмнө чи надаас ингэж өсөх зүйл байна уу гэж асуудаг. 그때
엘리사가 자기에게 갑절의 그 영감, 그러니까 갑절의 성령님의 일하심을 갑절을, 그러니까 이 2배 갑절을 달라고 구했습니다. За тэгсэн чинь юу гэсэн блэ? Хин Элиша гэсэн те. Та өөрийнхөө сүнсийг надад ингээ 2 дахин дуулаач хийлээ гэж ингээ гуйсан. 그럼 왜 갑절을 구했을까요? Тэгээ тэгвэл яагаад тэгсэн болоо? 자기가 선생님 엘리야보다 더 2배나 더 훌륭한 사람이 된다라는 그런 뜻일까요? Тэр нь юу гэсэн үг вэ? Би тэгвэл танаас одоо 2 дахин илүү болчмоор байна гэсэн утга уу? 그것이 아니라 자기의 부족함이 많기 때문에 그만큼 더 많은 은혜가 필요하다는 것을 말씀한 것이고요. Тэгээ тийм биш харин юу гэж хэлэхээр би үнэхээр танаас бүр 2 хэд дахин илүү бага байна. Тэгээд сул доороос байгаа учраас надад та илүү ингээ өгөөч ээ гэсэн ийм хандлагаар хэлсэн хэлж. Гоё. 또 시대가 더 악해질 것이기 때문에 그만큼 더 많은 하나님의 일하심이 필요하다는 것을 말씀드린 거죠. Тэгээ бас өөр үг хэлэхээр Илиягаас хойшоо тэгээ цаг үеийн байдал илүү ингээд хэцүү болох учраас надад та ингээ илүү одоо юу ааж өгөөч ээ. Тэг илүү сүнсийг ингээ өгөөч ээ гэж хүссэн хэрэг байгаа. 자기의 부족함을 아는 사람만이 하나님 앞에 은혜를 구하는 것이고요. Тэгэхээр хүн яа тэгэхээр сул дорогоо мэдрэх тусам тусламжийг илүү ингээ тусламжаагаар илүү сунгадаг. 자기 직분의 막중함을, 자기 직분이 얼마나 중요하다는 걸 아는 사람은 그만큼 간절히 하나님 앞에 그 도우심을 구하는 겁니다. Тэгээ бас өөрийнх нь өөрт нь өгөгдөж байгаа тэр одоо үүрэг хариуцлага тэг эдгээр зүйлсүүд нь хэр үн цэнтэй хэр чухал вэ гэдэг хүн мэдрэх тусмаа эзэн рүү хандаад ингээд одоо эзнээс хүсэмжлэн гуйх нь илүү ингээд илүү болдог гэсэн үг. 여기서 솔로몬이 알았던 것, 그 한 가지 중요한 것을 알고 있었습니다. За тэгэхээр яг тэр шиг энээр өдөр Соломоныг харах юм бол тэрээр нэг чухал зүйлийг мэдчихсэн баг. 하나님의 나라는 결코 인간이 통치할 수 없다라는 것을 알고 있었어요. За тэгээ шууд утгаараа болохоор Бурхны ард түмнийг хүн одоо өөрөө хүний одоо ухаанаар хүний хүчээр удирдахгүй гэдгийг Соломон ойлгочихсон. 하나님에 의해서 통치되는 나라가 되기를 하나님께서 통치해 주시기를 바랬던 겁니다. Харин ясаглаа тийм учраас эзэн бурхан та өөрөө захирч өгөөч ээ гэдгийг ингээд тийм Соломон хүссэн баг тийм. 그렇기 때문에 하나님께서 이것을 귀하게 보신 겁니다. Тэр утгаараа эзэн бурхан үүнийг бас их одоо чухалчилж нандинаж авсан тийм Соломоны хандлагыг. 세 번째 작은 제목이요. За хэдлээ 5-ын 3 дугаар сэдвээр орох гэж байна. 다스릴 백성은 많다고 말함. За 5-ын 3 дээр гэхээр захирах ард түмэн олон байна гэж хэлсэн. 8절부터 9절까지고요. Яг л харах юм бол 8-аас 9-р ишлэл байгаа. 제가 말 잘못했습니다. 8절 한 절이고요. 8 дугаар ишлэл дангаараа уншин зөвхөн 8 дугаар ишлэл гинэ. 8절 한 절만 읽어 주십시오. 8 дугаар ишлэл гинэ. Таны зарц би тоолж бүртгэж чадхааргүй, тоо томшгүй. Таны сонгосон агуу их ард түмний дунд байна гэж хэлсэн. 아멘. 아멘. 자기의 능력은 없는 가운데서 자기가 감당해야 할 백성은 그 수가 많다라는 걸 말했습니다. За технээс нарах юм бол тэрээр одоо би таны өмнө бас энэ ард түмний өмнө бэлчир хүүхэд шиг байна. Харин таны ард түмэн миний өмнө зогсож байгаа энэ ард түмнийг харах юм бол тоолж томшгүй олон байна гэж хэлсэн. 숫자가 많은 그 많은 수의 백성이 나라의 백성으로 있다라는 것은 무거운 짐이라는 생각을 하기보다 그 나라의 복이라는 거죠. Ер нь бол ард түмэн одоо аливаа нэг улсын
ард түмнүүдийн тоон олон байна гэдг нь одоо гэдгийг өөстөө их ачаа их болох нь гэдэг ч юм уу тэгж бодогдохоос илүүгээр хүн ам их байх тусам тухайн улс нь одоо хүчрэг улс гэж харагддаг шүү дээ. Ер нь бол тийм. 하나님께서 아브라함에게 내 자손을 번성케 하시겠다는 약속이 이루어져 가고 있다라는 것이고요. ир 하나님께서 아브라함에게 내 자손을 번성케 하리라고 하는 약속이 지금 성취되고 있다라는 뜻이고요. 네. Тэгэхээр анх одоо хэдүүлээ Эхлэл номыг харах юм бол Бурхан Авраамд тэгсэнтэй би чиний үр удмыг тоолж болшгүй болгоно гэсэн шүү дээ. Тийм ээ. Яг энэ Соломоны хэлсэн агуу Соломоны хэлсэн үгийг харах юм бол яг тэр одоо Бурхан Авраамд өгсөн амлалтанд биелсэн байгааг харж болно. Энэ дээр болохоор хэлэндээ тоолж баршгүй гэж. 이스라엘 이 나라에 하나님이 복을 주셨기 때문에 이와 같은 번성의 결과로 왔다라는 걸 고백하는 거죠. За тэгэхээр энийг харахтаа магадгүй тэр шууд утгаараа Соломон бас таны ард түмэн үнэхээр ард түмнээ өрөөсөн байна тий үнэхээр олон болгожээ гэсэн утгаас явж байгаа. 그러나 백성이 많다라는 것은 그만큼 복잡하고 어려운 일이 많다라는 것을 또 뜻하기도 합니다. За тэгэхээр энэ дээр харах юм бол за нэг талаараа тоо томшгүй олон болсон гэдэг нь үнэхээр том өрөөлөх юм тийм энэ улсыг хүчрхэгжүүлсэн, хөгжүүлсэн ийм том өрөөлөх. Нөгөө талаар харах юм бол мэдээч хэрэг олон дунд бас юу ах вэ? Асуудлууд гэсэн асуудал тийм анхаарал хандуулах ажлууд гэсэн тодорхой хэмжээний их байна гэсэн утга явж. 다른 가정에 비해서 자녀 숫자가 많은 가정이 있다고 하면은 그 가정은 다른 가정에 비해서 어떤 특징이 있을까요? Хэдүүлээ энийг бол одоо улс орон гэж хүлээж авахгүйгээр гэр бүлээр авч үзье л да. Гэр бүл нь цөөхөн хүүхэдтэй ам бүл болон олон хүүхэдтэй ам бүл гэж үзэх юм бол ялгаа юу байх вэ? 더 복잡하고 더 분주한 그런 여러 가지 돌볼 일들이 더 많아지니까 양육하는 부모 입장에서는 더 힘들겠죠. Тэр хэдүүлээ бодож үзэх юм бол олон хүүхэдтэй одоо ам бүлийг харахад илүү асуудлууд нь олон тийм одоо ээж аав нь анхаарал хандуулах ажлууд нь их тийм өшөө бас одоо юу гэдгийг хөрөнгө мөнгө зарцуулалт нь гэсэндээ нэмэгдээл явна гэсэн үг шүү дээ тийм ээ хүүхдэд олон байх тусам 그러나 그 통치하기에 힘이 든다 할지라도 통치가 잘 되고 나면 통치가 잘만 된다고 하면 그것은 그 나라의 큰 복으로 이렇게 그렇게 큰 복을 받았다고 말할 수 있는 것입니다. Гэхдээ энэ дээр харах юм бол эзэн тухайн улс төр эдлэг ярьлаа гэхэд чинь олон хүн амтай байх тусам нь илүү одоо өрөөгцөн гэсэн утгаас явж байгаа. Үр хөвгдөж ирсэн алга байхгүй. 백성이 많아지는 것은 주권자 왕의 영광이고 백성이 적어지는 것은 그 왕의 그 패망, 왕이 망할 징조라고 그렇게 기록되어 있습니다. За тэгээд л Библиэрээс харах юм бол тийм байж байгаа тийм ээ. Ард олон тэ ард түмэн өсөн нэмэгдээд олширсан байна гэх юм бол тухайн улс одоо хүчрхэгжиж тий ингэж яана гэсэн утга. Хааны хувьд ч гэсэндээ тий хүчрхэгжиж гэсэн утга. Харин нөгөө талаараа ард түмэн цөөрөөд байна гэх юм бол тэр чинь тухайн улс мөхөл рүү явж байна гэсэн утга шүү дээ тийм ээ. 백성이 많아진 복을 하나님께서 주셨기 때문에 그것을 자기가 더 큰 복으로 만들어갈 책임이 있다라는 것을 고백을 하는 겁니다. Тэгэхээр Соломоны хувьд болохоор эзэн бурхан та энэ одоо Израилийг те өрөөж хүн ам их болгосон те үнэхээр өрөөлтэй харин энэ их өрөөлтэй ард түмний чинь илүү цааш нь эзний дотор амар амгалангаар удирдахын тулд надад те хүч хэрэгтэй байна гэж Соломон хэлсэн гэсэн үг. 백성이 많아지게 된 것은 하나님이 하신 것이기 때문에 그들을 다스리는 것도 하나님이 하셔야 될 것을 여기 말씀하는 거죠. Тэгэхээр ард түмэн олон болсон, олширсан тий одоо улс хүчрхэгжсэн гэдэг нь эзэн бурханаас өгч байгаа өрөөл тийм. Тэгэхээр энэ ард түмнээ ерөөсөн бурхан өөрөө энэ ард түмнийг удирдах удирдах өгч гэж Соломон хүсэж байгаа.
네, 네 번째 작은 제목입니다. За тэгэхээр 5-ын 4-р сэдвээр оръё. 지혜를 주시기를 구함. За 5-ын 4-р сэдв болохоор мэрэгэн ухаан өгөөч ээ гэж хүснэ. 9절이고요. За 9-р ишлэл байгаа. 9절 읽어주십시오. За 9-р ишлэлийг л уншия. За 9-р ишлэл дээр юу вэ гэхээр тиймээс таны ард түмнийг засаглахын тулд ухаан ойлгох, зүрх, сайн мөг ялгаж салгах ухааныг өөрийн зарцтай өгөөч ээ. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн засаглаж чадах вүлээ гэв. 아멘. 앞에서 말한 세 가지의 이유 때문에 솔로몬이 결국은 여기 지혜를 구한다는 그런 말입니다. За хэдlээ сая одоо ингээд нөгөө нэг одоо хэдлээ чинь 5-ын 4-р сэдв үзэж штэ. Тэгэхээр 5-ын 1, 5-ын 2, 5-ын 3 гэсэн юм 3 шалтгааны улмаас Соломон хаан мэрэгэн ухааныг гуйж гинэ гэсэн. 왕이 될 자격이 없는 자기가 왕이 됐고 백성들은 많아서 자기가 그 백성을 통치할 그런 능력이 없다라는 거죠. За тэр нь ямар зүйл байсан гэхээр өөрөө тийм одоо юу гэдгийг стаж их өөрөө хүчээр биш тийм нэгүслэр хаан болцсон байна. Тэгсэн чинь ард түмэн нь эзний ивэлээр асар олон болцсон байна. Гэтэл өөрөө тэдний өмнө нялх хүүхд шиг тийм балчир хүүхд шиг хөвгөөш зогсож байгаа. Тийм ийм одоо шалтгаануудын улмаас одоо та надад тэгвэл эднийг захирах мэрэгэн ухааныг өгөөч гэж гуйж. 그러니까 자격이 없는 자기가 백성들을 통치할 수 있는 방법은 하나님의 지혜를 받는 것만이 유일한 방법이라는 겁니다. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ дээр хэлсэн одоо тэгэхээр ийм нөхцөл байдал донд эзний өмнө зөв өдөртөж хаанчлахын тулд өөрт нь эзний арга хэрэгтэй гэж хэлсэн. 여기 이 구절에 지혜라는 말에 참된 의미가 이 구절에 기록되어 있습니다. За тэгэхээр хэдүүлээ мэрэгэн ухаан гэдэг үгийг мэдэн шүү дээ сонсдог. Тэгвэл мэрэгэн ухаан гэдэг үгний яг одоо утга учир нь энэ 9-р ишлэлээр гарч байгаа. 성도에게 필요한 지혜는 선과 악을 분별하는 지혜가 성도에게 필요한 지혜입니다. За тэгээ одоо энэ дээр 9-р ишлэлийг харах юм бол орчин тийм итгэгч хүнд хэрэгтэй ухаан мэрэгэн ухаан юу юм гэхээр сайн болон мууг ялгах чадвар хэрэгтэй. 무언가 큰 일을 이루어내고 많은 업적을 이루어내는 능력이 지혜가 아니고 내 앞에 주어진 문제에 대해서 옳고 그름을 정확히 판단하는 것이 성도에게 필요한 지혜입니다. Одоо хүнд одоо юу гэдгийг нэг тийм агуу ажил даалгаж аваад түүнийг хийгээл те энийг ингээл хэрэглэх үед надад мэрэгэн ухаан хэрэгтэй гэж хүн боддог. Гэтэ тийм биш. Өнөөдөр энэ цагт танд өгөгдөж байгаа одоо үйлдэл юу юм? Танд өгөгдөж байгаа үүрэг юу юм те? Тэрийг би хэрхэн зөвөр хийх вэ гэдгийг одоо хийхэд тань мэрэгэн ухаан танд хэрэгтэй гэсэн. Өдрөөр амжилт чинь. 여기 특별히 재판한다라는 단어가 여기 기록되어 있는데요. За бас энэ дээр юу гарч байгаа гэхээр засаглах тэгээ бас засаглах буюу шүүх гэсэн утгаас явж байгаа энэ дээр. 왕이 통치하는 통치 행위 가운데 통치하는 일 가운데 재판하는 일이 가장 중요하고 많은 분량을 차지합니다. Тэгээ хаан гэдэг хүн ард түмний удирдахад нь одоо мэдээч хэрэг захирах тий ард түмнээ захирах хаанчлах гэдэг үг орж ирдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хаанчлах гэдэг үгэн дотор засаглах буюу шүүх гэдэг үүрэг нь маш одоо чухал үүргийг хүлээд үүрэг гүйцэтгэдэг. Чухал байр суурьтай байдаг. 오늘날 현대 국가에서는 재판하는 그 기구, 재판하는 그 기관들이 다 마련되어 있지만 이 당시에는 재판을 다 왕들이 했어요. Тэгээ одоо хэдүүлээ харах юм бол тусгай шүүх гэдэг тусгай өөр байгууллага бие даасан байгууллага алуу улсад бол байдаг. Тухайн үед буюу Соломоныг хаан болж явах яг энэ тэр цаг үеийг хэдүүлээ бодох юм бол тусгай тийм шүүх засаглал байхгүй. Тэр шүүх гэдэг зүйлийг тийм хаан нь өөрөө хийдэг гэсэн байна. 재판이 중요한 이유는
그 나라의 악을 제거하고 또 선을 어, 선을 키워주기 때문에 그 나라가 건강하게 재판을 통해서 세워져 나갈 수가 있는 거예요. Яг тэр шүүн гэдэг зүйлийг хаан өөрөө хийдэг гэсэн тий. Тэгэхээр энэ маш чухал ажил байсан. Яг тэгэхээр тухайн улсад эмх цэгцийг тогтоох тий зөв бурууг нь ялан салгаж өгөх тэгснээрээ одоо үл ойлголцол хагарал юм уу эсвэл инх тайвныг тогтоох тий аль нэг нь бүгдээрээ хааны одоо гарт байгаа ийм үүргүүд гэсэн. 특별히 하나님 나라는 하나님의 말씀에 의해서 통치받게 하는 일이기 때문에 절대적으로 재판이 하나님 나라에서는 필요한 일이죠. Тэгэхээр ялангуяа Бурхны хаанчлалын одоо Бурхны ард түмнийг захирахад тэгээ энэ одоо нэг юуны захирах тэгээ бас шүүх ийм зүйлсүүд нь заавал одоо эзний үгтэй хамт байж чиглэх зүйлсүүд байсан. 그러니까 지금 이 구한 내용은 솔로몬이 자기가 통치하는 데 있어서 가장 필요한, 가장 중요한 것을 하나님 앞에 말씀드린 것이고요. Тэгэхээр тэр утгаараа Соломон хаан одоо ард түмний өмнө зогсох үед түүнд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйлсийг эзнээс нь гуйсан байгаа. 이 나라가 하나님께서 원하시는 그런 의로운 나라로 세워지기를 간절히 구했던 것입니다. Тэгээ Соломон юуг одоо мэрэгэн ухаан гуйсны эцсийн одоо зорилгыг харах юм бол тий би мэрэгэн бижээж энэ ард түмний зөв буруугаар шүүжээж энэ ард түмэн эзний өмнө зөв зогсохгүй юу гэдгийг шийдэгдэнэ тий тийм учраас эзний өмнө зөв зогсох хэмжээтэй байлгахын тулд надад мэрэгэн ухаан өгөөч гэж гуйсан гэсэн. 특별히 우리가 성도들에게 이 성도에게 필요한 지혜라는 것은 옳고 그름을 분별하는 지혜가 필요한 지혜이지 어떤 어려운 일을 해내는 능력이 그게 지혜가 아니라는 것을 그것도 지혜지만 더 중요한 것이 옳고 그름을 분별하는 그 지혜가 필요하다는 것을 알려 주셔야 됩니다. Тэгээ бидний хувьд ч гэсэн мэрэгэн ухаан гэдэг зүйлсүүдийг одоо итгэгч нартаа тий эсвэл өөртөө санаалах хүмүүс л үр хөвгтүүд хойч үедээ хэлж өгөхдөө хүмүүс болохоор мэрэгэн ухаан гэдгийг ямар нэгэн ажил амжуулахад ч юм уу мэрэгэн ухаан тий нэг тийм чухал ажил амжуулахад мэрэгэн ухаан хэрэгтэй гэж ойлгодог. Мэдээж хэрэг тэнд мэрэгэн ухаан хэрэгтэй. Гэхдээ илүү одоо танд ойрхон тухайн итгэгч нарт ойрхон зүйл нь юу гэхээр энэ өдөр таны хийж байгаа үйлдэл болгон дээр чинь сонголтын мэрэгэн ухаан байх хэрэгтэй. Тэгэхээр энэ тал дээр бид нэр тий юу зөв бэ, яавал дээр вэ гэдэг сонголт болгоо хийхэд нь мэрэгэн ухаан хэрэгтэй гэдгийг бид нэр зааж өгөх хэрэгтэй. Хойч үедээ. 다윗도 뭐 큰 일을 계획하거나 큰 걸 꿈꾸지 않고 자기 앞에 주어진 일을 그걸 옳게 판단하는 것만 성실히 구했던 거예요. Тэгэхээр бид нэр яг хэлээр Давид ч гэсэндээ бас яг тэрийг хүсчихсэн тийм ээ. Илүүгээр ямар нэгэн тийм том агуу үйлсийг хийн гэхээс илүүгээр тий яг надад өгөгдсөн тэр одоо үүргүүд дээр би үнэнч байх дээр илүү анхаарч ирсэн. 그런 올바른 선택의 과정이 다윗의 나라를 크고 강한 나라로 만들었던 겁니다. Тэгэхээр тэр утгаараа Давид ч гэсэндээ одоо нөгөө нэг өдөр тутамд өгөгдөжсэн зүйлсүүдийг үнэнчээр гисэн учраас тэг одоо нараа улсаа хөгжүүлэх юм боломжийг одоо олсон гэж хэлж болно. 사도 바울도 모든 일에 있어서 자기가 하나님께서 옳다고 하신 것만 이해하고 받아들이고 하나님이 아니라고 하신 것은 절대 거부하는 그런 판단을 늘 했다라고 고백했습니다. Илч Паулыг хэдүүлээ харах юм бол Илч Паул бас тэгсэн тийм ээ. Өдөр болгоныхаа амьдрахдаа тэгээ эзний хүсэж байгаа зүйл нь юу вэ гэдэг дээр л анхаарсан. Тэгээд өөрөө хичнээн хүсэжсэн ч гэсэн эзэн энэ хүсээгүй гэх юм бол тэрэн дээр үгүй гэж хэлж байсан. Тэ эзний хүсэл ах юм бол юу ч байсан заа гэжсэн гэсэн. 우리에게 큰 목표가 주어지고 우리에게 좋은 것이 약속되어 있다 할지라도 그런 작은 일의 올바른 분별을 할 때 우리가 큰 목표를 이룰 수 있는 것입니다. Бид нэр ямарваа нэгэн зүйлийг том жижиг
гэхээс илүүгээр өнөөдөр надад өгөгдсөн үүрэг дээрээ би ямар байна вэ гэдэг дээр айгүй чухал хандах нь ирээдүйд агуу үйлсийг хийхэд бас ингэ нөлөөлж чамаа гэж. 그러니까 솔로몬은 나라에 가장 필요한 그리고 자기에게 가장 필요한 것을 정확히 구했던 겁니다. За тэгэхээр Соломон тийм учраас яасан бэ? Өөртөө хамгийн хэрэгтэй зүйлсүүдийг ингээ хайсан гэдэг хэдүүлээ харж болохоор нь. 그래서 이제 다시 이제 6번째 큰 제목이 되는 겁니다. За цааш нь хэлээ одоо нөгөө нэг дараагийн сэдв буюу 6 дугаар сэдвээр орох гэж байна. 오늘 여기 이거는 못할 것 같은데 일단 6번째 큰 제목 적을 건데요. 솔로몬이 구한 것을 기쁘게 보심. За тэгэхээр 8 дугаар 6 дугаар сэдв юу гэхээр Соломоны хүсэлтэд бурхан баярлсан гэсэн сэдв. Соломоны хүсэлтэд бурхан баярлсан нь 10절부터 14절까지고요. 10-аас 14 дэх эшлэл байгаа. 이것은 5가지의 내용으로 또 나눠집니다. За энэ одоо 6 дугаар сэдв ч гэсэн бас дотроо 5 юм жижиг их дэд сэдвүүдээс бүтэж байгаа шүү. За. 첫 번째 작은 제목. За нэгдүгээр сэдв буюу 6-гийн 1 нь юу гэхээр 솔로몬의 구한 것이 하나님의 마음에 맞음. За нэгдүгээр 6-гийн 1 болохоор Соломоны залбирал бурханд таалагдсан нь гэсэн. Соломоны залбирал бурханд таалагдсан нь. 10절입니다. За 10 дугаар эшлэлийг харъя. 이거 읽고 지금 할 시간이 안 돼서 오늘 여기까지 하고 마치겠습니다. 네. 읽을까요, 목사님인데? 읽으실 필요 없이 지금 읽어도 설명이 그 시간이 다 됐어요. 그래서 오늘 여기까지 하고 마치겠습니다. 시간이 애매하네요. 예. 네. За хэдүүлээ тэгвэл 10 дугаар дараагийн одоо хичээл дээр 10 дугаар эшлэлээс уншиж эхлэх гэсэн үг. 예, 이제 본문은 다음 주에 읽고 설명하겠습니다. За тэгэхээр дараагийн агуулгуудаас хэдүүлээ яагаад явъя гэсэн үг. 기도하겠습니다. За хамтаа залбирцгаая. 하나님, 저희는 모든 일에 올바른 분별을 하는 그런 지혜로운 자가 되기를 원합니다. Эзэн минь бид нэр аливаа зүйлийг хийхдээ таны өмнө ухаалгаар ялхан салгадаг баймаар байна. 하나님께서 인도하시는 대로만 발걸음을 옮기며 믿음의 길을 가기를 원합니다. Эзэн минь бид үнэхээр таны хүслийн дагуух сонголтуудыг хийдэг. Миний хөлч бас таны хүслийн дагуух зүйлсүүд рүү чиглэж шийдвэрүүд гаргадаг байхад туслаач. 하나님이 원하시는 뜻만 행하게 하여 주십시고. Эзэн минь зөвхөн таны хүссэн тэр зүйлсүүд маань л миний амьдралд биелэлүүдээ олоосой. 저에게 유익된 필요한 것만 선택하게 하여 주시옵소서. Эзэн минь бидний өмнө ирж байгаа олон сонголтууд дундаас хамгийн сайн болгоныг сонгодог байлгаж өгөөч. Сонгох ухааныг өгөөч. 주신 말씀 굳게 붙잡고 말씀대로 행하는 자가 되게 해 주셔서 Эзэн минь таны өгөгдөж байгаа үгүүд бид нэр дуулууртай зуурч таны үгийн дагуу үйлдэхэд туслаач эзэн. 저희의 판단과 행위를 통해서 하나님의 지혜가 나타나게 하여 주시옵시고. Эзэн минь таны биднэрт өгж байгаа чиглүүлэг болгон үйлдэлийн дагуу бид нэр алхахад тусалж өгөөч. 그래서 하나님의 선하신 통치를 받는 가정과 교회가 세워지게 하여 주시옵소서. Тэснэр таны зөвийн захиргаа байдаг танд зөвөр удирдуулсан гэр бүл таны зөвөр удирдуулсан чуулганууд байлгаж өгөөч. 이어지는 말씀 들을 때까지 받은 말씀이 마음에 남아있게 하여 주시옵소서. Эзэн минь энэ таны үгийг үргэлжлүүлэн сонсох бүрт танаас өмнө үздсэн агуулгуудаа бид мартахгүйгээр сэтгэлдээ хадгалан үргэлж хийхэд туслаач. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. Амен.
수고하셨습니다. 네, 수고하셨습니다, 목사님. 예, 평안히 건강히 지내시고 다음 주에 반갑게 뵙겠습니다. Хэдүүлээ 7 өдрийн турш эрүүлийн амар тайван өнгөрүүлээрэ эрт лагт уулзцаая. За 말씀. баярлалаа. 감사합니다.